Самбацааны өрх мөндөд үзчтэй автобусны нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ цаг үед Улаанбаатар хотод Монголын автомашины дистрибьюторын холбооноос зохион байгуулж байгаа автошоу нээлттэй хийгээд явж байна. Ингээ та бүхэнд энэхүү автошоуны үйл ажиллагаанаас танилцуулъя. Бүгдээрээ ингээ шоуг орж сонирхцгаая. Самбано та. Сайн байна уу? За бид эхнийхээ павильонд орж иж байна. Энэ манай Hyundai Automotive компани павильон байна. За ямар ч байсан шоу маань эхэлчих шиг боллоо тийм ээ. 2023 оны автошоу маань эхлээд энийг барьчих. 2023 оны автошоу маань эхлээд сэтгүүнд орж ийн хүмүүс манаас ер нь бас ирж явах шиг байна. Манайх бол эзлэнгийн танхимд байгаа автомашинуудаараа биш зөвхөн яг 2023 онд үйлдвэрлэгдсэн цоошин загварын буюу 100% электроник батарейгаар явдаг машин оруулж ирсэн байгаа. За тэгэхээр бол танай яг нөгөө шоурум дээр байгаа машин биш юм байна тийм үү? Зөвхөн яг энэ автошоунд зориулж оруулж ирсэн машин ирсэн. Хоёулаа 100% цэцлэгээ машин юм уу тийм? Азерын болохоор бензин 3500 төгрөгтэй. Өмнөх загвараас шинжилсэн онлын загвар шиг. Энэхүү автомашин маань бол бүрэн шинээр гарч ирсэн. Ioniq буюу Ioniq 5 буюу 100% захилгаан хөдөлгөөнтэй автомашин байгаа. Энийг бас танилцуулж байгаа. Энэ машиныг хоёулаа кабинд нь сууж байгаад үзэгчтэй танилцуулах уу? Би энэ талаар нь жолооч талаар нь суучих. Тий. Зэ. Зэрэг өргөхгүй. За энэ судал мэдээж бол тий хойшоо ингээд тохиргоо бол судал дээр байна. За энэ машины маань онцлог юу вэ? За энэхүү автомашин бол мэдээж онцлог гэх юм бол бүр цоо шинээр гарч байгаа. Мэдээж шинээр төрж байгаа тий. Өмнөх загвараас шинжлэгдээгүй. Hyundai маань юу вэ? Урд нь ерөөсөө машин хийж байгаагүй тий. Хийж байгаагүй тий. Энэ бол Ioniq 5 Ioniq 6 гэсэн бас хоёр загвар гаргасан байгаа. За энэхүү загвар маань Ioniq 5 буюу SUV ангиллалтай орж байгаа. Одоо Jeep машины төрөлд орж байгаа. За автомашин байна. За опшнгийн хувьд тоноглолын хувьд гэх юм бол мэдээж шоунд зориулаад бид full option буюу хамгийн одоо байж болох бүхэл тоноглолоор авчирсан байгаа. За тийм дотроос онцлог нь тийм ээ. Одоо яг цэцлэг машинууд бас байна шүү дээ. Тийм онцлог юм бол нөгөө Hyundai дээр гарч байгаа blind spot буюу одоо дохио өгөхөд кино самбар дээр аюулын сохор цэг буюу нөгөө осол аваар өрсөн сэргийлэхтэй шууд камер нь гүйц төрүүлэхэд гарч иж байгаа. Тийм бай. Энэ талруугаа дохио өгөхлөөр баруун талруугаа дохио өгөхлөөр бас баруун тал нь харагдана. Тийм бай. Автомашин жолоодохтой хүмүүс. За энэ бол одоо ингээд баруун талтай дохио өгөхлөөр ингэж юм тийм ээ. За зүүн талтай өгөнгүүт зүүн талын маа нөгөө сохор бүсийг харуулчихж байгаа юм байна тийм. Харуулж байгаа. За. За энэ бол ястай ялчгүй онцлог юм байна. За тэгээ мөн бол яг бусад машинууд дээр байдаг blind spot буюу автомашин гүйц төрүүлэх аюулгүй систем. За энэхүү машин дээр бол яг тусгаалan зориулдаг бүгд автомашин дагах систем тийм. Уртлын автомашин дагаад шууд хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн системийг дагав. За өгсөн байгаа. Мөн адилхан дээр бусад нөгөө нэг электрон машинуудтай адилхан цэнэглэлтээрээ 380-аас 400 км явах зарцуулах. За нэг цэнэглэлд 380. 380. За. Тэгж явж байгаа. Үндсэндээ Эрдэнэт орчин гэсэн юм байна шүү дээ баг. Ингэж бид нар бол өчтөр 3 өдөр буюу 5 сарын 31-нд контейнероос буулгах шууд авчирсан байгаа. Шоунд зориулаад. За мэдээж үзэгчид бол үн ханшуу сонирхох байх тийм ээ одоо. Тийм үнийн хувьд бол их бас олон төрлөөр ирж байгаа. Мэдээж автомашин маань өөрөө тоноглолтой, бага тоноглолттой, дунд стандарт тоноглолтой, full option гэх тоноглолтын зөрүүгөөс үнийн ялгаа гардаг. За энэхүү автомашин бол full option буюу хамгийн өндөр үнээр ирж байгаа. Энэ бол үнийн хувьд бол 230 сая гэж байгаа. За энэс өмнөх бас дараагийн загвар маань ирэх нөхцөлдөр бол өмнөөс бууж ирж байгаа. Энэ бол одоохондоо люкгүй хөлбөр юм байна. Люкгүй байгаа. Энэ дээр бол люкгүй захиалсан. Ер нь люктэй байж болох уу? Бол нэмэлтээр бол тоноглолтыг та бол яг өөрийнхөө хэрэгцээнд бол яаж л зохицуулж болно. Яг өөрийнхөө хэрэгцээнд. За зураас мэдэрч бол хэрэггүй гэдэг юм бол тэрийг хасаад ч тийм үү те. За саяны blind spot-ыг хэрэггүй юм бол хасуулчих болно. Мэдээж бол ерөнхий автомашины нөгөө нэг
үндсэн үзүүлэлтүүд буюу тоноглолууд бол яг машин дээр ороод ирнэ. Тэн дээрээс нэмэх тоноглол хасах тоноглолуудаа ягаад үнэ бас гаргачих болно гэсэн. За таатаа сонсогдож байна. Хэмдэ маань анхудаа 100% цэцлэг машин хийж байна. Хоёул гадны талын үзэгчтэй харуулах уу? За. За энэ маань бол юу гэсэн бэ түрүүн Jeep ангил Honda брендийн Jeep ангиллаар уучирч байгаа. Тэгээ одоо та бүхэн хөтлөгч нь бол дөрөв дугаар юу? Энэ бол урдаа шүү дээ. Урдаа. Тэгээ дөрөв дугаар хөтлөгчтэй ирж болно. Аха. Тийм. Энэгээр нэг тийм гэрэл байна уу тийм? За энэхүү гэрлийн хувьд гэх юм бол мэдээж нөгөө нэг одоо нөгөө лампын гэрэл биш байха болцсон. Шууд машин нь өөр лединг гэрлээр ирж байгаа. За холыг тусгал дээр шууд холоор эндээс зогсуулаад шууд мотор дээрээс өгчин. Аха. Энэхүү уртлын нүүрний гоёмсог хэсэг нь бол мэдээж электрон машиныг юуг харуулсан, загварыг тодорхойлсон, бас гэрлийг оруулж өгсөн байгаа. Аха. Тэгээд мөн давхар хаалган дээрх юуны нөгөө нэг алмаазан оруулахтай Алийг хэлж байна. бид нар тастуудтай энэ углаанууд нь За. Тийм бай. тийм манай үзлэнгийн танхимд Тийм байна. Яг ийм талс дэлбэртэй байна тийм. За дизайны хувьд бол тийм шоурум үзлэнгийн танхим бол бас энэхүү загвараар ер нь хийгдэж өнөөдрийн арга хэмжээнд бас оролцож байгаа. Яг энэ тийм тоогоор хэсэгтэй. Зөв. Бас энэ онцлогийг харуулж байгаа юм байна тийм. Бусад бас нөгөө Sedan ангиллын Elantra Sonata бас бүгд ийм таст хэлбэртэй болж гисэн байна. Обод нэлээ өрмөц байна уу юу? Тэгээ ободны хэмжээ бол хамгийн нөгөө нэг том загварын 20 инчийн ободтой хийж байгаа. Өөрөөх нь байж болох машины хамгийн том загвартай. Аха. Электрон машин дээр ер нь яг энэ ободтой л бас гарч байгаа. За. Цэнэглэл дээр бол Одоо ер нь цахилгаан машинуудын нөгөө цэнэглэх асуудлыг ер нь яаж шийдэж байна? за бид бол цахилгаан автомашины цэнэглэлтийг бол олон төрлийн нөгөө цахилгаан станцууд бас байгаа. Монголд бол нэдэд одоо Петровсын колонк те инх таймны гүрний Петровсын колонк номин дээр ч гэдэг юм те олон төрөл байрлаж байгаа. Мэдээж нөгөө нэг энэ хушууны олон төрлийн хушууны байрлалууд байгаа. Загварууд байгаа. Аха. Энэ дээр бол ерөөсөө манайх 200-аар залгадаг. Шууд машин маань өөрөө төхөөрөмжөөсөө залгаад 200-аар дээр залгаад цэнэглэх боломжтой. Ямар хугацаанд цэнэглэх вүлээ? 5-аас 7 цагийн хооронд цэнэглэж байгаа. Бас удах юм байна тийм. Тэгээ бүтний цэнэгээрээ 100% цэнэглэж. Тэр хүн үндсэндээ яг парклсан газараа цэнэглэх нь ер мараг илүү зохимжтой юм байна шүү дээ тийм ээ. Тэрнгээр явж. За энэ юм байна. За ар бол ардлаасаа бас гоё харагдаж байна тийм. Тэгээ электрон машиныг илэрхийлсэн бас лединг гэрлэлттэй байгаа. Тийм байна. Энэ бол яг үндсэндээ яг гол илэрхийлэл юм байна шүү дээ тийм ээ. Энэ гэрлэлнүүд бол электрон машин гэдгийг илэрхийлж байгаа гоё. Илэрхийлж байгаа тийм загвар нь гэж байна. Манай чинь 100 цахилгаан машин чинь юу вэ? Нэгдүгээр игнэгээр явж байгаа байлгүй үгүй юу? Аах нөгөө дугаарын хязгаарлалгүй ногоон дугаартай. Дугаарын хязгаарлалгүй явж байгаа. Дугаар хязгаарлалгүй. Адрес нэгдүгээр игнэгээр бол явахгүй тийм. За энэ хөрх машин байна. За энэ машинаа бас яаж үлдээх вэ? За энэ хүү машин бол мэдээж бид бүгдийн бол сайн мэдэх Hyundai Azera гэдэг автомашин байгаа. 23 оных гэсэн үү? Тийм. Хамгийн сүүлд шинжлэгдсэн оолны загварын өмнөх загвараас гол нь юугаараа даваа вэ? Тэрийг хоёлоо хэлэх үү? За тухайн автомашин бол оолны загварын шинжилэлээрээ бүрэн шинжлэгддэг байгаа. Илүү лагшри буюу илүү тансаг болж өгсөн. Тийм. Одоо дотор дизайн гадах загвар буюу нөгөө нэг боди гэсэн бүх юм өөрчлөгдөж байгаа гэсэн оолны дээр бол тийм. Өмнөх загвараас онцлог гэх юм бол дэлгэцийн хэмжээ бол жигэд одоо ингээд нөгөө нэг юутайгаа зэрэгцэж ирсэн. Хянах самбар буюу дисплей өргөлдөрөө үүсэж ирсэн. 13 инч их бүр томроод ирсэн байгаа. За өрүүлэн мэдээж загвар өөрчлөгдсөн, суудлын материал загвар бүгд өөрчлөгдөж шинжлэгдээд ирсэн. Илүү тансаг зэрэглэх болж ирж байгаа юм уу? Ямар үнэт санал болгож байна үү? За энэ хүү автомашин манай дээр яг одоо энд ирсэн ганц ширхэг онд 195 саяар. Борлуулж байна. Энэ уртлын гэрэл их онцлог байна те бас. Тийм, уртлын их гэрлээд гэрлэр бас юу гэж үж байгаа. Шин загвар. Ер нь Hyundai-ийн сүүлийн бүх машинууд энэ тууцсан лед гэрлээ их чимэглэгдэж ирж байна. Тийм байна. Нүүр бас их өвмөц харагдаж байна те. Уртлаасаа ингээ харахлаар бол хороомон нүүр гэж байгаа нэг. Ааха. Тийм.
тастай нөгөө нэг одоо нөгөө нэг алмаас юуны яг илүү тансаг зэрэглэлт болгож өгч байгаа гэсэн. Аха. За. Үзэгчдэд зүгээр нэмэлт болгоод ямар мэдээлэл өгөх вэ? Энэ танай брошюр одоо. Энэ манай Таасан байцгаана уу? За, энэ бол танай дээр борлуулагдж байгаа автомашин байна. таны өгсөн энэхүү сэтгүүл дээр бол манай дээр борлуулж байгаа бүх автомашины загварууд байгаа. Одоо мэдээж нөгөө седан ангиллаас ачааны автомашин хүртэлтэй. Мөн нөгөө Starix гэдэг автомашин маань шинжлэхдээ Star явуулсан. Ингээд ер нь манай автод борлуулж байгаа бүх машин өнөхөөсөө бүгд шинжлэгдсэн байгаа. Цэцлэнгийн танхим бол Ярамгийн салбар дээр шинээр очсон байгаа. Энд дээр бүжиж байгаа илүү өөр сегментийн автомашинууд үүсгэх боломжтой байгаа. За. За манай үзэгчдэд полионо машина танилцуулсан танд их баярлалаа. За, амжилтсэ. За дараагийнхаа полион руу явцгаая. За, самбайцгаана. Телевизээс явж байна. За. Тий. За, полионо машина танилцуулаач. За өнөөдрийн арга хэмжээнд микрофон барь. өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд манайх бол 5 богд мотороос оруулж ирдэг Geely брендийн автомашинуудыг байршуулсан байж байна. За манайх 4 загварын автомашин оруулж ирдэг. Тэрнээс одоо хамгийн том хөтөлбөртэй 2 загвар буюу 2.4 цилиндртэй all-wheel drive буюу байнгын 4 дугаар хөтлөгчтэй 2 автомашиныг байршуулсан байж байна. Яг энэ автомашинуудын хувьд ярих юм бол ер нь Geely гэдэг брэнд маань хятад улсад үйлдвэрлэгдсэн автомашины брэнд. Гэхдээ хятад гэхээсээ илүү дэлхийн брэнд гэж ойлгож байна. Яагаад дэлхийн брэнд гэж хэлж байгаа вэ гэхээр яг энэ автомашины техник, технологийн дэвшил, хөдөлгүүрийн дэвшлийг дэлхийн 15 автомашины брэндээр авч явдаг буюу Geely маань өөрөөсөө 15 автомашины брэндийг салбарлуулж авч явдаг маш том дэлхийн брэнд. Одоо уучлаарай. Доктор сууж байгаа яриаг өргөжлөх үү? За, цаагууранд тоо. За та жолоонд. Би жолооны ард суудчихъя. За тэгээд хүмүүсийн сайн мэддэг брэндүүдээс их юм бол Geely маань Volvo брэндийг 100% эзэмшиж байна. За Renault эзэмшиж байна. Aston Martin дээр бас нэлээд том хувьцаа эзэмшиж байна. За Mercedes-Benz, Daimler-ыг бас 51% хувьцааг нь эзэмшиж явж байна. Гэх мэтчлэн маш том одоо дэлхийн автомашины үйлдвэрлэгч, том тоглогч бас автомашин үйлдвэрлэгч болж орж ирсэн байгаа. Бүр Benz дээр очсон юм уу? Тэгээ одоо Mercedes-Benz-ийн толгойг үрв Daimler-ийн хувьцаа гаднаас ганц эзэмшдэг нь Geely. Яг Daimler-ийн болоод 9.6% хувьцааг эзэмшдэг. Тэр нь цаашлаа Daimler-ийн үйлдвэрлэдэг Smart Benz гэж байгаа. Smart Benz-ийн 51% хувьцааг эзэмшдэг. Сая 23 оны Smart Benz гэхэд Geely дээр 100% суурж гарч ийн. Гэх мэтчлэн ер нь одоо маш том брэнд одоо дэлхийд хүчтөрөө орж ирж байна. Манай Монгол улсад л одоо танигдж болохоос шүү дээ. Дэлхийн нийтэд бол 1986 оноос хойш ерөнхийдөө бол танигдаад ер нь одоо яг ирчийг авч эхэлсэн нь одоо 2018 оноос хойш бол нэлээд өндөр ирчийг авч эхэлсэн. Аз, Европ, за тэр тусмаа Оросд бол маш өндөр чанар чансаагаа таниулж чадсан тийм автомашинууд байгаа. За энэ дотор солон энэ нүүрний хэсэг дээр одоо бидэн дээр ямар онцлогуд байна? Үзэгчдэд онцлог хэлчихээр сонирхолтой зүйлүүд. Сонин гэх юм бол одоо нэг сүүлийн автомашинууд маань одоо бидний ярьдаг full option, high option гэж ярихаас бүр хамаагүй илүү өндөр optionд болчиход байгаа. За тэгэнгүүт одоо Camry систем маань тэгэхэд одоо бидний мэддэг 360 Camry систем гэж байдаг болол манай автомашинууд дээр маань 540 RT гэсэн Camry систем. Тэр нь яадаг вэ гэхээр 540 гэсэн. За. Тэнгүүд одоо нөгөө машин маань хөдөлгөөнд ороог болохоор харагдахгүй байна. Хөдөлгөөнд ороод яваад эхлэнгүүд одоо машина шууд нефт автомашины доотлыг харах боломжтой. За тэгээд 540 тэгээд 540 болоод ирсэн. Наад чи манад бол айгүй хэрэгтэй юм биш үү? Тэр мэ доотлыг харна гэдэг бол нүхтэй зам эднэрээр явхад бол за тэнгүүд яг одоо хоёулынгийнхны суусан байгаа загвар бол Geely брендийн түгээлээ загварын автомашин. SUV английн купе загвар буюу спорт загварын автомашин. За яг миний хувьд бол Geely-ийн борлуулалтын менежерээр ажилласнаас хойш 4 загварын дөрвөлнгийн ерөнхийдөө Монгол орны цаг уур замын нөхцөлөд маш одоо олон километр явж тест хийж байна. Тэгэхэд бол энэ түгээлээ загвартай одоо ёстой нөгөө том оврын Jeep автомашинууд шүдэд явдаг замууд бол түүртэхгүй маш хөнгөн явдалтай явж чадчихна. Шавар усанд гайхалтай. Энэ реклам уу эсвэл яг үнэхээр бодит байх? Үнэхээр бодит тийм үү. Одоо бүр үнэхээр итгэхгүй байх юм бол одоо манай тестний миний одоо ундаг түгээлээ маань одоо 12000 гаруй явцсан байна. Тэрний бараг 8000 нь бол дандаа л тэгж тестч нааш цаашаа туршиж муу сайн замаар бүгднгээр нь явж үзсэн байна. За хүмүүсийн хамгийн сайн мэдгээр бол зүүн тийшээ дорнот Сүхбаатар ороод одоо нөө дорнотын алдартай 550 км гэдэг нэг зам байгаа. За бүр замгүй болсон том трак явсан ч бараг огтой. За тэрүүгээр манай 4 цагаар дөрвөлөө явж чад бол
Сүхбаатарынхаа хин замбар танаа машин хятад машин яваад ирчих юм бол салгаанд нь дуу орохгүй байна уу? Тийг нь хүртэл хүмүүс ам сайд. Бичлэг байдгүй одоо тэрнээ. Бага. Одоо манай танаас яаж үзэх вэ? Манай GD Тамбогд Моторс гэдэг манай GD-ийн аль биесны пэйж руу орох юм бол бүх манай автомашины явсан бичлэг, мөн дээрээс нь туршилтанд орсон лайвууд гих мэтчлэн автомашины бодит видеонууд бүгдээр Аха. За. тэгээ сонноос гэх юм бол одоо хамгийн сайн хүмүүсийн мэддгээр Хэмри явуулаад үйл зунгуу бол гарлаа энэ машинтай. За тэгээ бүр сонно гэх юм бол бүр 100 машин очиж зогсоод хүн цаашаа явганаар явдаг машины мөр нэгч гараагүй хэсэг рүү хүртэл дэше энтэй матч үзсэн байгаа. Хэмри явууч бас аваа ихтэй тий. Дэшигээ тэр чинь яг гарчаадаас нухчаатай, савлгаатай өвөл бол ер нь тэр аргын машин гарахад бас хэцүү. Тэр замуудаар ер нь ямар ч асуудалгүй явж чадсан. Туулах чадвар Монгол орнд нутгийн шах дасан цогцох байдлаар бол үнэхээр өндөр чадвартай. Дээрээс нь яагаад тэгж чадж байгаа гэхээр Евро опшн мөн дээрээс нь Сибирийн тохиргоо хийж өгсөн гэж байгаа учраас илүү нөө хүйтэн сэрүүний тохиргоотой илүү өндөр дуулаадлагатай илүү өндөр битүүмжтэй загвар манай Монгол улсад орж ирж байгаа. Наач таатаа сонсож. Тэнгүүд Евро опшн болоод ирэнгүүт нөө манайхан ярьдаг одоо нэг октан бензин ярьдэн шүү дээ 92, 95, 98 гэдээ ярьдаг. Манай автомашинууд маань өөрсдөө Евро 5 стандарт 92 ирэх стандарттай. Манай Монгол улсад маань Евро 5 стандарт 92 нь борлуулагддаг. Тийм учраас машин дээр ямар нэгэн байдлаар бензинээс бас эвдрэл гэмт. Мөн дээрээс нь бензин зарцуулалтын одоо их багын хэмжээ гэж ярьдаг. Яг л үйлдвэрийн стандарт, яг л тэргүүрээр зарцуулж идэнэ. Мөн дээрээс нь одоо сонин бүр одоо та хэсэг хугацаанд ажиллах юм бол энэ машиныг энэ дотор би асаагаад өдөржингөө 24 цаг 48 цаг болсон ч гэсэн отоо өнөртгөө угаар. Яагаад гэж юу гэхээр бүрэн шатлалтай байна. Европын утааны стандарт маань маш өндөр стандарттай. Тухайн стандартаас нь бүр доогуур утааны оксиген буюу хорт утаа ялгаруулдаг. Маш одоо байгаль дэлтэй технологиор үйлдвэрлэгдсэн автомашин. Ер нь бол энэ автомашинуудын бүх технологи нь автомашины 3 дугаар үеийн технологиор хийгдсэн гэж явж байгаа. Одоо энэ автомашин 2.0 турбо 4 цилиндртэй хөдөлгөөр гарах хүч хүчээр нь одоо харьцуулаад одоо үеийн машинтай харьцуулах юм бол нэг 4500 4600 V8 бензин хөдөлгөөртэй адилхан хүчийг өндөр эргэлтэн дээр гаргаж өгөх боломжтой. Гэх мэтчлээ одоо маш одоо даваа талбартай тийм автомашинууд бас. Хоёулаа гардлыг харуулад яриагаа өргөжлөө гэдэг үү? За. За, арын теншны хэсгийг хоёулаа нэг сонирхох. За, тенш бол нөгөө ямар багтаамжтай гэж үү? Тэгэхээр 338 литрийн багтаамжтай. Бас харьцангуй босод одоо дунд оврын эсвийг бодох юм бол арай жоохон чүд жижигхэн багтаамжтай. Гэхдээ гүнзгий урт байгаа. Тэгээ мэдээж бол багажин дотроо запас дуугу данхраад ослын гурвалжин гэсэн юмнууд нь бол байж байгаа. Тэгэд нэг сонирхолтой зүйл нь энэ запас дугуун дотор нь сабвуферыг шийдэж өгч чадсан. Юу вэ? Вупер нь одоо нэг диффузерийг одоо вупер гэж ярина. Тэнгүүд нөгөө хөгжмийн дууралт нь илүү одоо гой дуурна гэсэн. За. Тэнгүүд нөгөө нэг ингээ төмөр опотон дотор ингээ вуперыг суулгах чаар энэ дотроос нөгөө нэг хөгжмийн дууралт гардаг бүр илүү гой гардаг. Бас нөгөө нэг сүүлийн технологи бас нэг зайц асрыг бас айгүй сониноор шийдэж өгч чадсан. Тийм байна. Твшилт тийм байгаа. За. Тэгээ сонин одоо юу гэдэг энэ машинуудын гадна талаас нь бас маш сайн анхаарах нэг зүйл гэх юм бол энэ машинуудын гадна талд нэг ширхэгч төмөр орно. За. Одоо нөгөө сүүлийн машинуудыг жинк хөнгөлөхөд хөнгөн цагаанаар хийгээд одоо хаалга капотыг тэнгүүд манай автомашинуудын гадна талын деталь нь ихэд 75% сайжруулсан ган, 20% хүчтгсэн ган, 5% хөнгөн цагаан төмөр явцдаг. Тийм болохоор илүү бат бөх илүү хөнгөн дээрээс нь нөгөө технологийн нөгөө үйлдвэрлэлийн процесс нь арай үнэн өртгөн ч хамаагүй хямд тусч байгаа. Тийм гэдгээр бас маш их даваа талтай байж байгаа. За, обод бол их гоё харагдаж байна. Обод бол 20 инчи спорт загварын ободтай. Тэгээд нөгөө спорт загвар учраас үйлдвэрээс эргэтэй хүртэл авчигч маань улаан өнгийн бад авчигчтай бас үйлдвэрээс орж ирдэг. За, тэгдэм байлээ. За, нүүрийн хэсэг нь ямар харагдаж байна? Ортлаасаа яаж харагдаж байна? Тэгээд яг энэ загварыг бас анзаараад харах юм бол нэг амтантай төстэй харагдана. Яг энэ загвар талаасаа яг нүрийн одоо капотимнууд нь хаачаад харах юм бол хар өнгө нь бол яг бүр тийш харагдаг. Нөгөө нэг хар ирвэс гэдэг байдаг. Хар ирвэсээ санаа авсан гэж ярьдаг. Тэнгүүд бас яг нөгөө жоохон хүүхд хүртэл нэг зурдаг хүүхдээс хүртэл энэ ямар маш амтантай адилхан байна гэхээр хуума хар ирвэстэй адилхан гэж ингэж ярьдаг. Тийм болохоор бас нөгөө амтныхаа шин чанарыг агуулсан учраас илүү одоо нөгөө нэг дагшмаг илүү давшхөлөн огцон мөдлөн хурдан зэрэг тиймэрхүү одоо нэг аратан шинжийг бас өөртөө агуулж чадсан. Гой загвар. Тийм сонирхолтой мэдээлэл. Манай үзэгчид энэ жилийг нэг урдаас нь хараад үзээрэй. Танаас үнэхээр яг тэр ирвэс төрслөгдөх нь үгүй юу тийм ээ. Тэгээд дараагаар нь харна. Одоохондоо бол нөгөө юм тавьчихсан чинь хоёлаа капот хаамааргүй юм байна тий. За. За энэ машины хувьд ямар онцлог байна? За энэ болохоор GD-ийн full size буюу одоо лагши одоо хамгийн том овер хэмжээтэй хамгийн тансаг загварын автомашин. За одоо яг энэ бүр харагдаж байгаа энэ өнгө нь бол
флагшип загварын буюу маргад эрдний синхрон гэж явж байгаа. Дэлхийд өмнө нь ерөөсөө автомашин дээр суурлуулагдаж байгаагүй илүү одоо гайхамшигтай өнгө гэж явж байгаа. Ер нь бол маргад ийм өнгөтэй машин байгаагүй гэж үү? Тийм. Яг одоо энэ маань одоо энэ дотор болохоор ингэж нэлээ хар ногоо харагдаж байна. Жоохон гэрлийн туяаг өөрчлөхөөр илүү цайвар одоо номын цэнхэр болж харагдах ч гэдэг юм. Ер нь жилийн нэг өнгөнүүдийн онцлог байна. Орчноос хамаарат нэг 2-3 төрлөөр бас өнгө жоохон хамжуулж харагддаг ч гэдэг юм. За. Тэгэхээр саяны мэдээлэл бол баталгаатай гэж ойлгож болох уу те? Одоо өөрөөр урд нь ямар ч ийм өнгөтэй машин байгаагүй. Тийм, одоо яг энэ өнгө бол жилийн нэг өөр загвар дээр л байгаа. Одоо өөр бас нэг эмигрант гэж суудлын тансаг зэрэглэлийнх нь седан загвар дээр байгаа. За тэнгүү дотор салон эндээ тортой байна уу? Юу вэ? Тийм, тортой байгаа. Нөгөө мэдээж нөгөө автомашин маань лүкон голоо явж байгаа шороотоос ямар нэгэн саад шууд агарын урсгалаараа хойдлын үний нүүрлөө очихоос сэргийлээд энэ чинь тор хийсэн байгаа. За тэнгүү салон дээрээс бас ажиллах юм бол энэ автомашин маань 100 см-ийн өргөн буюу панорамик дэлгэцтэй болсон байж. За энэ дэлгэцнийх аль хүссэн дээр нь гар утсаа холбоод видео дүрс үзэх боломжтой. За одоо нөгөө нэг автомашин маань 32 км/цагаас дээш явахаар видео дүрс гарахаа болдог байсан бол манай автомашин дээр бол байнгын видео дүрсээ үзээд явах боломжтой гэх мэтчлэн. За тэгмүүд салон гэхэд энэ ингээ хар ногоо өнгийн илгэн алкантра суудлын илгэн алкантра панелуудыг оруулж гисэн илүү тансаг загвар гэж явж байгаа. Хаалга айгүй хөнгөн онгойж байна тий. Тэнгүүд одоо нөгөө энэ загвар дээр ихэд хүмүүсийн хүсэж идэг одоо нөгөө Mercedes-Benz, Lexus дээр хүмүүсийн хүсдэг давхар шилгээнүүд энэ загвар дээр хийгдсэн байгаа. За. Одоо тэгээд энэ загварын бүр нэг үйлдвэрийн бас онцлог зүйл нөх юм бол одоо нөгөө noise cancellation гэдэг одоо гаднаас орж ирж байгаа дуу тусгаар 3 төвшөнд автомашин маань өөрөө тохируулгаар хийж өгөх боломжтой. Ер нь бол дуу тусгаарлалт бол үнэхээр мундаг өндөр шаналтай болж ирсэн байгаа. За. Тэгээд илүү том загвар, илүү тансаг загвар сонирхдаг хүмүүс байх юм бол бас Monjaro загварыг ирээд үзээд дотор нь сууж үзэхэд бол зайдал бол үнэхээр том цэлгэр гэдэг юм мэдэгдэнэ. Энэ ямар үнэ санд болгож байгаа вэ? Энэ 135 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа. Юу одоо нөгөө төлбөрийн нөхцлүүд юу байдаг вэ? Төлбөрийн нөхцөл бүх банкны зээлээр авч болж байна. За хамгийн бага урьдчилгааг хаан банкн дээр 10% буюу энэ машины 10% гэхээр чи 13 сая 500 мянган төгрөгөө бизнесийн орлоготой одоо 96 сар буюу 8 жилийн хугацаатайгаар авч болж байна. За цалингийн орлоготой иргэдэг банк жоохон богино хугацаа өгдөг болоод юугаар авч болж банк усаар бас 84 сар буюу 7 жилийн хугацаатайгаар авч болж гих мэт чинь. Ер нь бол авъя гэсэн хүсэл байх юм бол яаж авч болж. Чөлөөтэй. За дугуй бас оруулж ирдэг юм байна. За манай Тамбогдон Моторс маань бас маш олон салбарын охин компаниудтай. За тэрний нэг нь Hankook брендийн дугуйг бас манай дээр аль биесээр бас борлуулдаг байгаа. За одоо яг энэ харагдж байгаа одоо LT All Train замын бүх төрлийн автомашин таарах одоо шаврын дугуйнууд энэ ч бол харагдаж байна. Тэгээд одоо бас аялал зугаалгын цаг ихэж байгаатай холбогдуулаад хөдөө гадаас аялал зугаалганд явахдаа найдвартай сайн чанарын энэ онд үйлдвэрлэгдсэн цоошин автомашины дуу авах гэсэн бол манай Hankook-аас сонголттой их юм бол ер нь бас бусад брэндүүдтэй харьцуулахад манайхан бас мэддэг болсон доо. Хангалттай мэддэг болсон тийм. Мэдлэгийн урттай, үн боломжийн, идэгдэх багтай зөөлөн гэх мэт маш олон давуу талууд байна. Тэгээ манай дээрээс бас ирэх юм бол одоо Zig брендийн хөдөлгүүрийн тосыг та бүхэн бас автомашины Zig манайх байд юм уу тийм. Zig манайх. Одоо бас энэ тийм амарчин байж байна. За тийм байгаа. Ер нь бол манай монголчууд бас үнийн дүн ч гэсэн одоо чанар зэрэгээр маш их одоо сайшаагдж байгаа тийм брендийн амарчныг өөр хүссэн автомашинд бас суйрлуулад авах боломжийг бас манай дээр бас олгож байгаа. Тэгвэл ер нь бол автомашинд холбогдолтой бүхэн салбар бол манай дээр нэг дороос авах хүчтэй байж болж байна. За Тамбогд Моторс дахь баярлалаа. За баярлалаа. Тэгээ шоунд намжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ажиллуулсан өндрөөсөн амжилт. За маш баярлалаа. За бүгдээрээ дараагийнхаа павильон руу явцгаая. За үзэгчдээ та бүхнийхээ дараагийнхаа компанитай танилцуулах гэж байна. Оч Моторсын павильон дээр ирсэн байна. Тий. За Оч Моторс маань энэ удаагийн шоунд хэдэн машинаар оролцож байна? За Оч Моторс компани юу гэх юм бол 2015 оноос хойш Монголын зах зээл хятад автомашин, шинэ автомашин нийлүүлж ажиллаж байгаа. За 2023 оны автоэкс бодлохоор манайх байк үйлдвэрийн BG40 гэсэн Jeep Wrangler автомашин танилцуулж байгаа. За мөн Cherry гэдэг арай өөр тусдаа брэнд хэлчихэж байгаа шахын Cherry гэдэг брендийн Tiggo 8 Pro Max гэдэг өрийг үржих дөрөв загвар болон Tiggo 7 Pro гэдэг урдаан хөтлөгчтэй загваруудаараа оролцож байна. За та хоёулаа тэгвэл саяны ихэндэг энэ чи юу гэж сайн хэлж юу? Байк гэдэг үйлдвэр байгаа юм. Аха, байк. За байк гэдэг суулж байгаа хоёулаа яриаг өргөжлөх үү? Байк гэдэг үйлдвэрүүд яс бид товчхон мэдээлэл өгч яах. Байк гэдэг үйлдвэр нь болохоор талаар нь суулж байгаа. Age Automotive Industry Corporation гэдэг улсын үйлдвэр байгаа шүү. За. За.
Энэ суудлын айгуу гоё тухтай юм байна те. Би ч сая хэд машин сууж үзсэн чинь энэ суудлал арай өөр байна шүү. Тийм суудлын юм хэлбэр загварыг суудлын дизайн аяг айтайхан. Яагаад гэвэл юм бол чинь оффроудын хийцэлтэй машин учраас хол зам төлхөө жолооч нар маань удаан жолоодлого хийж явах бах те. Тэр үед жолоочийн 5 дахыг хангаж өгсөн суудалтай юм байна лээ. За тэгж мэдрэглээ. За энэ машиныхаа гол онцлогийг үзэгчтэй. За ерөөдөө бол яг гадна талаас нь харах юм бол хүмүүс хөвчлэн нөгөө Wrangler автомашинтэй. За тэгж анзаарч Jeep Wranglerтэй ойролцоо юм байна гэж хэлдэг. За тэнгуут яг суугаа дотор нь үзэхэд бол арай жоохон зайтай. Wrangler-аас арай жоохон зайтай. Тэгээд мэдээж нөгөө оффроудын машин болохоор тулах чадвар их өндөртэй загвар байгаа. За тэгээд нөгөө яг Wrangler-тэй адилхан таазууд нь бүтэн салж байгаа. Дөрвөн хаалгыг авч болно гэх мэтэр яг энгийн машинаас жоохон ялгагдах онцлогуд бол байгаа. За За тэгээ энэ загвар маань болохоор 2300 бензин турбо хөдөлгөөртэй залгаж салгадаг мосттой хөндрүүлэгчтэй хайлт дифференциал цаашлагчтай загвар байгаа. За моторын хувьд болохоор Шведийн Saab мотортой Германы ZF гэдэг үйлдвэрийн автомат хорофтой ийм автомашин байна. Зүг. Энэ хэдэн оноос эхэлж үйлдвэрлэсэн машин бэ? За Bike үйлдвэр 2013 оноос хойш эхэлж яг энэ загварыг гаргасан. 2013 оноос хойш яг бижит загвар гарсан гэсэн үг. Тэгээд хоёр дахь удаагийн facelift хийгдсэн загвар одоо хамгийн сүүлийн үед шинжлэгдсэн загвар нэг энэ загвар байгаа. Зүгээр энэ шоурум дээр ирж амжаагүй үзэгчид танаа зүгээр шоурум дээр очигээр байрлал нь хаана вэ? За манай шоурумын хаяг болохоор Чулааваны тойрог, Нохото өвшний тойрог гэдэг хүмүүстэй мэддэг. Нохото өвшний тойрогоос зүүн тишээ яг Амгалангийнхаа зам руу 300 м орчим явхад замынхаа хойдолд Петросын колонкийн хажууд автозон гэж шилэн хар өнгөтэй том шоурум байгаа. Тий автозон. Тэн дотор байгаа юм уу? Тийм шоурум манай шоурум ажиллаж байгаа. За энэ машиныг одоо худалдаа авч нарт ямар үн санал болгож байна? За үнийн хувьд 109 сая төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээ ер нь бол янз бүрийн захны Монголын зах зээлд борлуулагдж байгаа цоо шинэ автомашин дотроос ерөөдөө маш боломжийн үн бид нар гаргаж өгч байгаа. Тэгээ нөө Aravta Jeep Bentley автомашин дотор бол нэлээд боломжийн үн байгаа шүү. Тийм болохоор ч тэр мөн худалдаа авалтад сүүлийн үед нэлээд дэжгүй сайн байгаа. Тийм. Хуучин Prado-ны л үнээр цоо шинэ тэгээд тулах чадвар өндөртэй автомашин худалдаж авах боломжийг манай компани олгож ажиллаж байгаа. Та нар ер нь хөдөө орнот тест хийж үзсэн үү? Авсан хүмүүс маань хөдөө нэлээд яваад эхэлцээ. Энд одоо яг борлуулад манайх 10 сар болж байна яг энэ загварыг. Тэгээд авсан хүмүүс маань ерөөдөө л энэ автомашиныг хотод төлхөө унах гэж биш хөдөө гадаа унах гэж тий авч байгаа болохоор авсан хүмүүс маань нэлээд сайн явж байгаа шүү. Хэрэгчээс сэтгэл талаас нэлээд дэжгүй сайн байгаа. За, хоёул үзэгчтэй гадна талыг харуулъя гэхгүй. За. За урт талаас нүүрний хэсгээс яаж харагдаж байна? Грил нь бол нэлээд гоё юмсэг грилтэй. Тэгээд гэрлүүд нь дандаа бүтэн LED грил хийгдэж байгаа. За би аваар гэсэн гацъя. За дандаа LED гэрлүүдтэй доотлын их өдрийн daylight-ийн гэрэл мөн дандаа LED гэрэл. Тэгээд их бинээсээ бэхлэгдсэн чирэгч гогцоотой. Тоноглол нэлийн гоё авдаг загвар ахгүй яг нөгөө Wrangler-тэй адилхан. Энэ доотлын хэсгийг салгаад төмөр гүпер хийж болоод либоток тогтоож болж чинь спенсер хийгээд дугуйг нь маш томруулж болж чинь том гоё арцгар дугуйд тавьж болж чинь. Хэд томруулах вэ нэг одоо? За яг өөрийнх нь сток дугуй бол 265 17-тай дугуй байгаа. Ямар ч юм нэг 2 ярсмаар томруулахад бол хангалттай дугуйны аркны хэмжээ байгаа. Нэрэл яг л ингээд харахаар Wrangler харагдаж байна. Одоо ингээд хаалганы хаагц зүртэл нэг тийм адсан маас G-class энэ шиг тийм. За тэгээд ачаа нь хийж болохоор ачааны мөр хэсэгтээ ачаа хийчих юм бол энэ автомашин маань илүү гоё харагдана. Тэгээ хөдөө гадаа явж байгаа учраас ачаа хийж бас их юм авч явах боломж байх л та. Тэгээд ерөөдөө нөгөө дөрвөлжин хэлбэртэй загвар учраас гэрлэнүүд бас дандаа дөрвөлжин хэлбэртэйгээр орж ирж байгаа. Нэлээд гоё загварлыг харагдуулж өгч байгаа юм л та. Тэгээд явдлын хувьд бас хүмүүс асуугаад байгаа ямар хуу явдалтай вэ гэд. Ерөөдөө л нөгөө харьцуулж байгаа загвар нь Jeep Wrangler автомашин байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг Wrangler-тэй харьцуулахад бас хамаагүй зөөлхөн байлээ. Унж үзсэн хүмүүс бас хэлж байгаа. Урдаа давхар гартай, Honda чулактай болохоор урд сууж байгаа жолооч болон зорчигчид хамаагүй тухтай явдалтай байгаа даа. За, сайхан машин байна. За, энэ дараагийнхаа машин. За, энэ болохоор Chery брендийн Tiggo 8 Pro Max гэж загвар байгаа. Хоёул кабинет суух уу? За тийм. Chery брендийн хувьд болохоор Jaguar Land Rover-тэй хамтарсан үйлдвэртэй энэ компани байгаа. Chery брендийн хамгийн сүүлд гаргасан хамгийн гоё загвар маань 8 Tiggo 8 Pro Max гэсэн загвар байгаа даа. За энэ загварын гол онцлог гэх юм бол за яг 8 Pro Max нь 4 дахь хөтлөгчтэй загвар. За тэгээ Chery брендийн бас нэг гол онцлог гэх юм бол дөрөв судал дөрвөлээ халдаг.
өрүүл халдаг, урд салхины шил халдах гэсэн нөгөө халаалтын бүтэн тоноглолтой болохоор өвлийн нөхцөлд манай шиг хүүтэн оронд бол их дулаахан байдаг. Яагаад гэхээр нөгөө Сибирийн хүүтний нөхцөл туршилт хийж зориулагдаж гарч байгаа загварууд учраас яг тэр эрдэс уур амьсгал манай Монголын нөхцөлтэй яг адилхан болохоор их тохироод ах шиг байдгийг. За тийм байна. За тэгээ нөгөө нэг нэмэлтээр арьсан суудлуудтай. За давхар яг энэ загвар дээр уртлын ойр суудалд давхар хурж өгж байгаа. За тэгээ асаачих уу? Энд байгаа. Энийг дараад. За тэгээ нөгөө панорамик шилэн дээвэр 360-ын камер гэдэг ерөөсө сүүлийн машинд байх хэрэгтэй бүх юм байгаа даа. Тэгээ гол лейтлэл бүтэн шил юм байна тий. Тийм. Тэгээ суудал сануулагчд болох нь суудал автоматар тохирчж байгаа. Танд яг тохирцсон байх хэрэгтэй. За тэгэнгүүтээ салааны шүүлтүүр нь N95 шүүлтүүртэй болохоор маш нарийн шүүн нагарын хурдлагт Улаанбаатар хотод бол машин дотроо байгаа үед цэвэрхэн агаараар ямсгалж явах боломжтой болчихж байгаа. За наадах чиг таатаа мэдээ байна тийм ээ. За тэгээд яг энэ авшаа машин дээр гэх юм бол нөгөө blind spot detection, сохор бүсийн мэдрэгчүүд бүгд байгаа. Нэмэлтээр нөгөө цагаан зураас дагах болон цагаан зураас таних системүүдтэй байхгүй. Цагаан зураас танихыг идэвхжүүлчих юм бол ингээд цагаан зураасаа бааз зэрэг ингээд давхад ингээд өрүүлж чичгнээд жолоочт нөгөө туслах систем учраас хариу өгдөг. За давхар уурдах машинаа дагаж явдаг систем байгаа. Нөгөө тодорхой нөгөө зайгаа бариад уурдах машинаа дагаа явчихдаг болохоор хоол замд явж байгаа ч юм уу үед бол их амар бас бөглөөнд их амар юм хэлээ Улаанбаатар. Байн хаад тормоз гიშгээд тахгүй тэр системийг идэвхжүүлчих юм бол яг урд машинаа дагаа авчиж байгаа. Тэр нэг их таалагдчихж байгаа надад бас. Зя. Сайхан машин байна. Хэмжээний хувьд ч гэсэн ер нь бол нэлээд том хэмжээтэй шүү. Яг сүүлийн нөгөө харьцуулж байгаа хятад маш их болчих. Нөгөө жилийн Manjaro гэж загвартай адилхан хэмжээтэй. Тэгээ бас нэг юм байгаа. Би тань тэрийг харуулчих. Энэ сүүлийн маань хятад машинууд дээр бараг байхгүй байгаа. Та асаачих байх. Тормоз гიშгээд хойлоо асаач. Тэгээд би тань тэрийг харуулаад. Normal mode entered. Зя. За энэ нэг voice control гэх систем байгаа байхгүй. За одоо Yes, I'm here. Open the sunroof. Opening the sunroof. За ингээд нөгөө лүк онголчж байгаа. Тэнгүүд нөгөө нэг жолооч маань жолоодлох хийж байгаа үед жолооч бас тусалж байгаа гой систем байгаа. Цонхны чааж болж гин, дуугаа нэмж хасж гин, тэ дуудлага авж гин, тэ. Тэрхүү нэлээд хэд хэдэн үйлдэлүүдийг энэ системээр хийж болж байгаа. Тэгээ нөгөө Орос улсад бас сүүлийн жилүүдэд маш борлуулалт өндөртэй байгаа загвар учраас англиас гадна орос хэлээр бас ярина. Сайн voice control нь. Тэр манай монголчууд орос хэлний мэдлэг аюу ихтэй хүмүүс их байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бас аюу боломжийн байгаа юм. Тэгэл мэдээж дууны даалт мэдрэх систем, тэгэл нөгөө Android Auto, Apple CarPlay бүгд байгаа. Тэгээ давхар дууны юу мотор амрагчтай. Тэгээ камерын гаралтын хувьд бас бүр сүүлийн үеийн шин загвар учраас маш гоё камертай. Камерын нэвтэршилтэй бол юу гоё нэвтэршилтэй камертай. Тэгээ дэлгэц дүүрч айгу томор тод харагддаг болохоор жолоочдоо сайн харахад айгу өвтөх юм байлаа. Тийм байна. За манай зураглаач одоо энэ люкийг харж байгаад за одоо би хаагаа тий. Тий. Люкийг харуулъя. Yes, I'm here. Close the sunroof. Okay, I'll close the sunroof. За би үсэн конофотыг ашиглах шаардлага болсон байгаа. Тийм байна. Жолоочд илүү л ая тухтаал болоод байгаа юм байна тий. Тэгээ бас нэг жижигхэн чимэглэр юм энэ загвар дээр маань ихтэй нөгөө Chrome-тэй загварын загвар дээр ч тий энэ суудлыг хөдөлгөж болж байна. За тэнгуут нөгөө нэг жолооч одоо танд харагдаж байгаа нөгөө blind spot detection-аас хойтлын хаалган дээр энэ бас орж ирж байгаа. Хойтлын хаалган дээр сууж байгаа хүн хаалгаа онгоолж хаахтаа машин ирж гэнэ үү гэдгийг цохоорооч хардаг шүү дээ. Энд бол энд гэрэл асаад тохиогчж байгаа байхгүй. Тийм үү. Тэрийг манай камерт илүү тодорхой харуулад хул яаж байна. За тэгээ. Наад ч бол сонин систем байна. Сонирчиг сонин систем байна. Тийм. Агталаас нь яаж харуулвал болов? За энэ талаасанда одоохон нөгөө машин байхгүй бол мэддэг байгаа шин. Тэгээ жолоодлого хоёул хийгээгүй байгаа учраас. Энэ бол санийх шиг одоо тэр хэрэг дээр байгаа шиг. Энэ дэр гэрэл асах юм байна. Хэрэг машин ирж ивэл ногоон гэрэл асна гэсэн үг байхгүй. Тэгээд бас нөгөө 2 зоны бүстэй уртал сууж байгаа жолооч халуутж ивэл хүүтнэр хүлээгдэж болно. За хажуудлын зорчигч даарч ивэл халуунаар тусад нь хүлээгдэж болж чинь. Тэнгүүт хойно сууж байгаа хүнд бас тусад нь нөгөө нэг температураа тохируулж болж байгаа байхгүй. Тэгээд хойтлын суудал нэлээд гоё хоошоо налж өгдөг. Тийм болохоор хойно удаан явах тохиолдолд бол хойтлын зорчигч бас аягүй тухтайж явж орчин. За. Ер нь яриад байвал нэлээд гоё юм ихтэй машин. Ерөөдөө энэ машиныг бүтэн танилцуулъя гэх юм бол баг хоёуланд нь 20-30 минут хэрэг болох байх. За. За ямар багтаамжтай вэ? За ингээ үед 500 литрийн багтаамжтай. Тэгээ нэлээд том багтаамж. Багаачтай тэнгүүтээ буцаагаад ингээ нөгөө хүүхдийн судал гараад ичиж байгаа. Оо за. Хоёр хүүхдийн судалтай. Тэгээ нөгөө бан насны хүүхдүүдтэй гэр бүлд бол их тохиромжтой сонголт байх боломжтой. Тийм байна.
За энэ маань ямар загвар вэ? За Cherry-гийн Tigo 7 Pro гэх загвар байгаа. Энэ загвар болохоор манай саний танилцуулсан Tigo 8 Pro Max загвараас хэмжээний хувьд арай жоохон жижигхэн. Аха. За тэгээд урдаа оцлогчтой загвар. Ерөөдөө л нэг харьяар Toyota харьяар загвартай ойролцоо хэмжээтэй. Тэгээд энэ загвар дээр би танд нэг юм уус онцож танилцуулъя. Яг 1500 бензин турбо удалгүйтэй урдаа оцлогчтой загвар. Тэнгүүт ихэнх машин дээр энэ бэд хүмаа. Запас дугуй үндсэн дугуйгаараа байдаг байхгүй. Оо тийм биш үү? Тэгэхээр ер нь бол нэг хэрэглэн аяг өвтэй юм. Аха. Энэ бол энэ машины бас нэг гол онцлог. За тийм байна. За тэгээд мэдээж энэ загвар дээр адилхан дөрвөн сууд хаална, өрүүл шил хаалах болохоор бас их дулаахан. За. За тэгээд энэ загвар маань адилхан панорамик шилэн дээвэртэй байхгүй. Аха. Шилэн дээвэргүй бас нөгөө зарим хүмүүс монгол хүмүүс ч нөө лүкэн дургуй хүмүүс ихэд шүү дээ. Аха. Дуу ордог, шороо тосч ихэд идэг, онгоолт үгээд. Тэгвэл тэр хүмүүстэй зориулаад бид нар бас юм лүкгүй сонголт нь авчирч байгаа юм. Зөв зөв. Өнөө хувьд ч гэсэн маа дээр боломжийн үнэтэй байгаа дөө лүкгүй загвар нь 78 сая 900. За энэ лүктэй энэ загвар 87 сая 900-аар маа дээр борлуулагдаж байгаа. Аха. Тэгээ үйлдвэрийн баталгаат хугацаа 3 жил 100 мянгаар өгч байгаа. Тэгээ сервис үйлчлэгүүдийг хийж өгч байна. Сэлбэний өгцөөр нь тогтмол хангаж ажиллаж байна. За манай үзэгчдэд сайхан мэдээлэл өгсөн. Намайг тулд баярлалаа. За. Тэгээд үзэгчд маань бас манай шоурумаар ирж зочлоорой гэж урьж байна. Тэгээд 7 хоногийн 7 өдөр ажиллаж байгаа. Тэгээд таныг хизээд ирсэн манайх халуун 7 орой салаар болтголноо. За. Баярлалаа. За амжилт хүсье баярлалаа. За дараагийнхаа полион руу явцгаая бүгдээрээ. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна үзэгчтэй. За ингээд бүгдээрээ Bauer Motors-ын полион дээр ирсэн байна. За сайн байна уу? За танах ямар хоёр өөр төрлийн машинтай орж ирсэн юм шиг байна тийм ээ? За манай Bauer Motors компани 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Анх BMW брэндээр эхлээд явж исэн бол 22 оны 10 сараас эхлээд хоёр дахь брэнд болох Mazda брэндийг оруулж ирээд одоо хоёр брэндээр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Дээрээс манайх сервис хийгддэг BMW болон Mazda дээрээс нэмээ Rolls-Royce Mini гэсэн брэндүүдийн сервисүүдийг хийх хэрэг байна. За хоёлаа энэ Mazda CX-5 кабинд сууж гад ярих уу? За тийм. За би жолооч талаар сууч. За тийм. Машин маань унтраастай байна тийм ээ? Унтраст байгаа. За асааж байгаад ерөнхийдөө хянах манах юмнуудаа харуулчих боломж байна уу? Болно. Манай зураглаачид зураг авах яагаад энэ цонхын онголгоч. За танаа энэ Mazda CX-5-ын гол онцлогуд юу вэ? Үзэгчдэд танилцуулах. За Mazda брендийн гол онцлог байх юм бол яг safety буюу аюулгүй байдал тал дээр яг илүү хамгийн өндөр үзүүлэлт буюу 5 одыг аваад явдаг. 2019 болон 21 онод 5 од авч ирсэн. Тэр үрэх давуу талт. За тэгээд аюулгүй байдлаа дагсан салууны битүүмжлэл маш өндөр байдаг. Дулаан цэцэрлэх чадвар маш өндөртэй. За CX-5 загварын онцлог давуу тал гэх юм бол дөрвөн суудал маань дөрвөлээ халдаг. Өрүүл хална, урд хил рүүгээ хурдаа цацаад өгчнө. Дээрээс нь Bose брендийн 10 шиг спикер өсгөгчтэйгээ хамт байрлаж байгаа. За Mazda маань 2021 оноос хойш үйлдвэр нь Apple болон Android CarPlay-тэй болцсон байна. За зураглаач маань дэлгэцээ бас харуулчихвал. За тэгээ дэлгэцээ харуулчих. За энэ дээр ямар Apple CarPlay ерөнхийдөө автомашин сонирхдаг хүмүүс бол ерөнхийдөө мэдж байгаа. За. Одоо монголчууд маань замаа Монголд явж байгаа ихэнх Японд ирэх гадаад иргэнүүд замын одоо яг навигашн асуудалтай байгаад идэг. Apple CarPlay яг энийг хамгийн энгийн шийдэд өгсөн байдаг байхгүй. Одоо бид бүгдээ хэрэгэлдэг түвжрээгээ харахтаа хэрэгэлдэг Google Map гэж байдаг те. Тэр маань бас байдаг. За одоо би энэ харуулж байгаа нь болохоор Maps.me гэдэг хөдөө гадаа явдаг хүмүүс их ашигладаг байдаг. Замаа ингээд заалгах чинь интернет үед ашиглаж болно гэсэн үг. За тэгээд хүний утсан дээр байдаг автомашин барьж явж явах шаардлагатай бүх аппликейшнүүд бас ингээд ороод ирчихдэг. Энэ бас сүүлийн машинуудад байдаг давуу талтай систем байна. За Mazda CX-5-ын бас нэг онцлог гэх юм бол зогсож байгаа үедээ мотороо унтраах буюу шатгуун зарцуулалтаа тийг болгочдөг. Тэр нь бас их давуу талтай. Зогсож явахдаг гэдэг нь зогсож яг хурд маань 0 болсон үед машин маань өөрөө мэдрээд унтарчдаг гэсэн үг. За. Тэгэхээр мотор унтарснаар шатгуун зарцуулалт маань 0. Тэр гэрлэн тохион дээр бол мотор унтарна гэсэн үг. За.
Тэгээд хаа зөвнгөт өөрөө асчих Хаа юм уу? зөнгөт өөрөө асчих гэсэн үг. Нэг бол торомсноосоо хүлээ авах автоолцтой хосолж болон энгийн үед ашиглаж болдог гэсэн. За энэ бол өөр мэт сэдв байна. За тэгээд манай хамгийн том давуу тал гэх юм бол борлуулалтын дараах үйлчлэгээр манай Бавари моторс ер нь дилер дундаа гайгүй алдартай. Тийм борлуулалтын дараах сервис хэлбэг бүх юмаа бид нэр өөрсдөө 100% хариуцдаг. Тэргээр их давуу талтай байна. За Mazda брендийн бас нэг том давуу тал гэх юм бол бид нэр 2022 оноос үйл ажиллагаа явуулж одоо 8 дахь сард үйл ажиллагаа явуулж байгаа учраас үнийн хувьд их боломж юм байгаа. Хэрэглэгчтэй Тодорхой хэлбэл за энэ CX 5 загвар маань 129 саяар борлуулагдаж байгаа. CX 9 буюу 7-ны суудалтай том загвар маань 149 саяар борлуулагдаж байгаа. Яг одоогийн зах зээлийн үед яг Япон шинэ машины хувьд бол асар боломжтой юм гэж бид нэр харж байгаа. Хамгийн гол Mazda брендээ хүмүүстээ таниулъя. Хэрэглэгчтэй татъя гэдэг зорилгоор эхний жилдээ бол үнэ маш боломжийн түвшинд барьцсан явж байгаа гэсэн үг байна. за хоёлаа гадна л та танилцуулаад яриагаа үргэлжлүүлье. За За урд талаас нь харъя. За загвар маань 2022 оны загвар байгаа. 21 оны 11 сараас хойш шинжлэгдсэн загвар. Машин маань өөрөө 23 онд үйлдвэрлэгдсэн гэсэн үг. За хуучин загвараас ялгаатай нь гэх юм бол урд хойд гөпөр, дөрвөн их гэрэл, нүүр гэсэн юмуд бүгдээрээ шинжлэгдсэн байна. За Mazda CX-5 загварын хамгийн Монголд тохирох гэж хүмүүсээ харж байгаа үнц нь болохоор газраас тэнхлэг хүртэлх зам 21.5 см байдаг. Энэ яг англи дундаа бол хамгийн өндөртөө ордог. Дээрээс нь машин маань өөрөө 4 дугаар хөтлөгчтэй тэрүүгээр их давуу талтай байгаа. Хэр орчтой юм дулаад байхгүй. За Mazda Sky Active-ийг дурдахгүй байж болохгүй. Sky Active технологи Mazda брэнд маань 2011 оноос хөгжүүлээ. Одоо 12 дахь жилдээ хөгжүүлээд явж байгаа. Sky Active гэдэг маань мотор болон машины хороо явах хэдэн их бий гэсэн дөрвөн төрөлтөөр бүрэн шинжилт хийсэн байна гэсэн. За. Ачааны хэсэг бол нэлээд том юм байна. Багажны зай ерөнхийдөө их гайгүй томдоо орно. За дээрэс нь хүмүүс мань хөдөө гадаа явахдаа хойдлоо ингээ унгаачдаг. Тийм байна. Цөөхөлөө явах ч юм уу те. Идчих юм бол илүү хутамж илүү сайжраад явчихна гэсэн. Дээрээс нь Запас дугуй маань өнцөө байрлаж байгаа. Запас дугуйныхаа голд Bose брендийн яг subwoofer буюу өсгөгч нь байрлаж байгаа гэсэн. Энэ сүүлийн үед үл ийм шийдэл бол орж ирж байгаа юм байна тий. Сая бол бас өмнөх машинуудаар бас юм байсан. Цөөхөлөө явж байгаа нөхцөлд ардаа их юм очих гэж үндсэндээ зориултанд тэгж гинөө тий. Саяны одоо энэ сүүдрүүчээ авчиж болно. За сүүдрүүчээ бүр ингээд унгаачиж болно гэсэн. За сая бол эн чинээсээ шууд ингээ. тэрийг татсангууд тийм байна. Ингээд тэр чихтэй. Энэ талыг татвал тэртэл нь буuna гэсэн үг байна тий. За ингэх юм бол өшөө том зай гараад их хэмжээний мачаа явчихна. Хоёулаа явах нөхцөлд бол ингээд болчих юм байна. За хоёул явж байгаа нөхцөлд бол хойноо ачаагаа авчиж болно. Ачаагаа буулгаад бас унтаад өгсөн ч болно. Ерөнхийдөө бараг унтчихаар шав юм байна тий. Хөдөө явхад бол их төвшөлттэй юм шиг байна. Тийм байна. За загвар дизайны хувьд ч гэсэндээ хоцтой бол нэлээд дажгуудаа орно дөө. За Mazda юм байна. За BMW. Танаас хоёр брэнд оруулж ирдэг. Тийм BMW болон Mazda-г оруулж ирж байгаа. За. За энэ сайхан нэг. За бид нэр энэ Mazda шоунд болохоор BMW X3 загвараар оролцож байгаа. X3 загвар маань 2000 твин турбо буюу хос турбо хөдөлгөөртэй. 4 дугаар хөтлөгчтэй. Full option машин байна. За option-оос дурдах юм бол 360 камертай. Камерд нь орж байгаа байлаа үргэлжлүүлэх үү? За тийм. За 360 камертай гэсэн үү? 360 камертай. Хоёлоо машин хасаач. Та тоор өмсгöd төхөд. За. Тоор өмсгөлээ. Хоёлоо гараандаа хийж байгаа 360 камера ажиллаж үзлээ. За тийм байна. Камер бол үнэндээ бас ганган байна.
маш тод харагдчихээн тий. Тэгээ өрүүлээ дагаад ингээд камерманаас дагаж өгөлдөг байх. За хойдлын зай маань нэлээ ойртсон байгаа учраас шууд хойдлоо томсгож харуулж тий. Энэ бэмбэгийн сүүлийн загварууд бүгдээрээ ирнэ. 360 камер заавал орж ирдэг болсон. Парклцсон уу? Парклцах. За. За тэгээ зогсоолд өөрийгөө автоматар байршуулна. Зогсоолоос автоматар гарах тийм систем бас байгаа. Тэр үгээр их давуу талтай. За. Дээвэр маань мэдээж бэмбэ дээр панорама руу дээвэр орж ирдэг. За BMW-тай ч ер нь юу ярих вэ тэгээд X3 маань 219 цагаар борлуулагдаж байгаа. Манай шоурум дээр X3, 4, 5, 7 хүртэл байгаа. За танах ч нэг ярамт нөхтрөө салдаг уулзуур дээр байгаа шүү дээ. Яг нөхдийн ам руу дөнгөж ордог тэр зам дагуу баварын моторс бэмбэгээл аваатай байж байгаа. За. За компани машина танилцуулсан танд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Хэрэглэгчтэй бас манай дээр ирээд машиныг дорсож үзээд сонирхоод үзээрэй гэж нээлттэй байгаа шүү. Баварын моторс үйлчлэгч нээлттэй гэсэн. За баярлалаа. За баярлалаа. За бүгдээ дараагийнхаа павильон руу явъя. За алдарт Porsche байна. За сайн байна уу? За бүгдээ Porsche-гийн павильон дээр ирлээ. За та микрофоныг барьж. За манай үзэгчдэд өөрийнхөө компани машинуудаа танилцуулаач. За манай Star Chase Automotive Limited гэх компани. За ерөнхийдөө Porsche, Jaguar, Land Rover 3 төрлийн брэнд борлуулдаг. За ажлын Auto Export бид нэр Porsche, Land Rover гэсэн брэндээр оролцож байна. Тэгээ өнөөдөр бид нэр танилцуулж байгаа машин болохоор одоо Porsche-ийн нэг Macan, Cayenne 2 SUV заагаар. За энэ алинаас нэг хэлэх үү? Кабин сууж байгаа. За би жодооных нь ард сууч. Та хажууд тал сууж. Зэ. За энэ Маш сууч. Porsche Cayenne. За Porsche Cayenne маань бол ерөнхийдөө одоо 21 жилийн түүхтэй. Анх 2 асаач болох лөө. За болно. Түрүүн цааталтаа. Эвгүүлчихнэ. Тааж битлээ. Тааж речи бичлэг хийж байгаа шүүслээ. Түрүүн. За. Татлахын. За та ирүүлчих. За андаарсан бол нэг одоо машин хасах switch төлхөр маань зүүн гарталтай байрлаж байгаа зү Тийм байна. Энэ өөрөө нөө спорт машины онцлог. Өөрөдөө бол ингээд уламжлал тий. Тийм аа. Өөрөдөө одоо уралдааны жолооч нар чинь шууд машиндаа авч ирээд зөвхөн одоо баруун гарталтай тий. Хасаагаа дахиад нөгөө гараа гिचээд жоо хугацаа 1-2 секунд. Тэрийг хэмнэх үүднээс ингээд зүүн баруун. Тийм байна. Зэрэг ажиллах боломжтой. За Cayenne маань ерөнхийдөө бол ингээд 21 жилийн түүхтэй. Анх 2002 он танилцуулагдаад үүдүүлж ирсэн машин. Одоо яг 3 дахь үеэр явж байгаа. Энэ 3 дахь үеийн Cayenne. Тий. За тэгээ хөдөлгөөрийн хүчин чадал одоо нэг гүйцэтгэх самаар дотор нэг 5 төрөл. За энэ бол хамгийн үндсэн загвар юм уу? Бэс загвар юм. 3 мэлтэй сингл дуртай 340 морь хүчтэй. За тэгээд одоо 340-оос ерөнхийдөө 580 морь хүртэл чадaltaа 0-100 3.2 секунд хүртэл одоо тий хурд гарах боломжтой тийм машин байгаа. За 100 км/цагийн хурд авахд 3.2 секунд юм уу тий? Тийм. Одоо нөгөө V8 хөтгөртэй хостор бот одоо Cayenne Turbo GT гэдэг одоо загвар. Тэр бол ерөөсөө 0-100 3.2 секунд. За энэ загвар маань 0-100 6.2 секунд. Тэгээд Cayenne маань өөрөө одоо илүү спорт характертай. Дээр нь одоо илүү комфорт, оффроуд одоо бартаа замын ингээд спешиал програмуудыг өөртөө ингээд шингээж гисэн. Тэргүүрээ даваа тал. Одоо тэгэхээр та юу гэж хэлэх вэ? За ингээд одоо бартаа зам дээр ч явах боломжтой, илүү одоо комфорттой хототоор ингээд унах боломжтой спорт одоо мэдрэмж хийх авах боломжтой болчихж байгаа байхгүй. Тий. За спорт бол илүү одоо хөдөлгөөний хүчийг нэмээд өчөж байгаа. За ингээд илүү хототоор бол ингээд тий. Зам дээр бол нормал илүү гоё тухтаа авчиж байгаа. За мэдээж ингээд жоохон шорон зам дээр хаж жоохон тийм бартаа зам дээр хаж юм бол оффроуд гормын сонгоод замын сонголтууд аваад ирчихнэ. Одоо шавар, ийс, чулуу гэх. За жишээ нь чулуу сонголоо гэхэд өөрийн хамгийн дээдлийн түвшинд өргөөд дундаа хандах бүтэн цаасч жишээ.
Өшөө хэрэглээний бүх хүчүүд байна. Кабин өргөж ийн гэсэн үг үү? Тий. Сая өргөсөн үү? За сая бол өргөсөн. Одоо special trend уу одоо энэ хамгийн өндөр нь бас ингээд доошоос нь амжиж байгаа. Амжиж байгаа юм байна. Тийм байна. Аа. За тэгээ яг тэр хэмжээнд очлоо тэр онторх уу те? Тий. Одоо ингээд зогсож байгаа. Тийм байна. Ингээд би юунд одоо яг мэдрэгдэж байна хөдөлгөөн нь бол тий. Гэтэ энийг бол зогсож хийх үйлдэл тийм ээ. Яг яан дундаа хийж болно. Оюут дундаа болох юм уу? Оо за. За тэгээд мэдээж явхангийн хувьд бас энгийн тэгээд спорт классын сонголттой. Энэ бас ингээд нэг коучинг төвшинг илүү жоохон доошлуулж өгөө динамик системд илүү мэдрэмж одоо идэвхжүүлж өгөх гэсэн үг байхгүй. Тий. Энэ бол ингээд олон талын хэрэглээтэй. Спорт руугаа ч хөвсөн оффроуд руу гэсэн. Тийм байна. За. Тэгэхээр сайхан юм. За энд бас юм давхар энэ бариул байна тий. Энэ цаг одоо дахиад эндлийн бариул энэ бол нэг уламжлалаа хадгалаад явж байна тий. Тийм байна. Ялангуяа цаг бол яг л нэг ийм л цаг байгаа шүү дээ тийм ээ. DNA гэж ярьдаг тий. За ингээд дээр бүтэн люктэй олчиж байна. Аха. За хөтлөгчийн хувьд байнгын дөрөнд хөтлөгчтэй. Тэгээд машины тухайн одоо үеийн хурд тэгээд замын нөхцөл байдлаас хамаарат одоо энэ эргэлтийг бас хуваарлж өгдөг. Одоо энэ дээр front rear одоо хурдны харьцаас гарч байгаа эргэлтийг хуваарлж өгсөн. 100% байлаа гэж үзгээд тэгээд ерөөдөө ардталтаараа нийт эргэлтийн 70%, урталтаараа 30 ч юм уу хэд өндөр хурдан дээр 50-50% ч юм те. Тэгээд хуваарлаад явж идэг гэсэн. Автоматаар энэ нь автоматаар өөр. За. Тэгээд явхангийн хувьд өөрөө дөрвөлж шасси контрол системтэй. Энэ одоо яг хуу ерөөдөө нэг явханг чинь ингээд маш олон төрлийн одоо системүүдээс одоо мэдрэгч компьютероос бүрд одоо мэдээлэл авч ажилладаг байхгүй юу? Ер нь тэрийг одоо Porsche дээр одоо Cayenne одоо яг үндсэн нэг компьютертэй тархитай болгож өгöd одоо жолоочтой илүү уусгаж өгч. Одоо таны ингээд жолоо бариад явж байхад ерөөдөө тэр одоо компьютер чинь хянаал явж тоорвсны өгөөл тэгэл хаазны өгөөл одоо өрөөл дарах удаж өгөл тооцоолоод тэгээд эзэрч хадгалаад явчихсан. За худалдаа өгчид ямар үн санал болж байгаа юм байна уу? За ер нь Cayenne маань эхлэн 360 сая орчмоос эхэлж байгаа тийм. Тэгээд энэ дээр ч нэг одоо тоног гэж ярьж байгаа тийм нэмэлт опшнуудаа сонгоод ирэхээр ингээд үн өөр гарч ирсэн. Үндсэн үн нь 360. Тийм 360-аас ер нь тэгэл 7-800 сая хүртэл сонгох боломжтой гэсэн. Тэгээд хөлбөрөө сонгож болж байна. Тэгээд дотор шалганы опшнууд байна. Гадна өнгө байна. Бууд гэж явуулж байна. За баярлалаа. За баярлалаа. За тэр загвар маань арай өөр бах те. Тий. Энэ нь бол ямар онцлог загвар байгаа вэ? За энэ болохоор Macan загвар. Аха. Macan маань ерөнхийдөө бол одоо Macan буюу одоо малаас гаралтай. Тэгээ Macan буюу бар гэсэн үг байна. Оо за. 2014 онд бас зах зээл дээр танилцуулагдчихсан. Одоо яг комфорт загвартай юм бас тийм борлуулалт нэлээд өндөртэй эргэлттэй загвартай ордог. Аха. За одоо Macan дотроо бас 3 төрөл. Үндсэн Macan байна. Macan SGT-с гэх бас л нэг хөдөлгөөрөөс хамаарал өөр болж байна. Өнөөдөр одоо манай танилцуулж байгаа юм шиг яг үндсэн 2 мэлтэй хөдөлгөөртэй Macan. Аха. Тэгээ Macan-ы нэг онцлог нь энэ өөр одоо алдартай 911 байна. Тий. Та үүдэн сая байжсэн шүү дээ тий. 718 загвар. Тэднэр дээр тавьдаг нэг хурдны хацагдахгүй Porsche одоо PDK гэх давхар класс тавьдаг. Тэрийг одоо энэ Macan дээр тавьдаг. Тэгэхээр илүү спорт характерын илүү тодорхойлж байна. Дугуй хэдтэй байна арцмэр нь? Дугуй одоо 20 ободтой. Аха. Mixed tire буюу одоо нэг урдхай дугууны хэмжээ бас өөр болчих. Өргөн арай жоох нарийн гэх тээ. Арийнх нь арай өргөн байна уу те? Хойд нь өргөн. Тий. Тэг гэж харагдаж байна. За багаж. За багажны зай. За том зайтай юм байна. 400 г тавьчихсан. Тэгээд энэ дээр запас хийлдэг юм. Хийлдэг? Тий, хийлээд өгсөн. Оо тийм одоо бол хийгүү байгаа юм те. Тий, одоо ингээ өөр дөр ингээ компрессортой. Компрессороо одоо энэ дээр угсраад хийлээд тэгээд машинд авчирч гэсэн. Энэ тэгэхээр бол зүгээр хэвийн үедээ бол ингээд хийгүү явж идэв. Тий, хэвийн үедээ одоо ингээ хийгүү. Одоо илүү нэг зайгийн хэмж өгж байгаа байхгүй. За. Тийм байх. Чи өөр ингээ томорч штэ тий. Тийм байна. Зайгийн хэмж өгч байгаа гэсэн. За. Энэ бол бас өөр мэт шийдэл байна.
За тэгэл бас л эхлэх үннийг 270 сая орчмоос эхэлнэ. Тэгэл та бас л одоо ямар өнгө сонгох обоо тэгэл яндан мандан гэдэг дотор салааны опшнс хамаарах юм бас тэгэл дэш янз янз байна шүү. За. Одоо ер нь бол 2.0-тай жижиг хөдөлгөөртэй машин бол торомсон систем их жижигхэн байдаг тий. 1 цилиндртэй ч юм уу. 2 цилиндртэй. Маканых бол өөр ингээд 6 цилиндр гэх юм том базагш багч байхгүй. Тэр нэг торомсон зам орно. Тэгнэ. Оролцсон юм. За. Танах өнөөдөр энэ хоёр загвартай ярьсан аа тий. Тий, Porsche-гийн хувьд бол ингээд үүдэн 911, үүдэн болохоор 711. 718 мөн. За. Тэр 911 гэж байна. 911 бол ерөнхийдөө хөдөлгөөрийн хувьд амар жижиг хэвтэй. Тийм үү. Тэгвэл Арай тий. за тийм байна. Би ерөнхий загвараар нь яриадсэн. За. За манай үзэгчдэд гоё машин танилцуулсан. Баярлалаа. За. Тий. За. За баярлалаа. За бүгдээрээ дараагийнхаа полион руу явцгаая. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээд бид нар MSM Automotive компани полион дээр ирсэн байна. За манай үзэгчдэд машинуудаа танилцуулаач. Сайн байна. Наа мөх зэрэг гэдэг. За MSM-ийн Jeep Ram дээр ажилладаг, борлуулагч ажилладаг. За Ram-ийн хувьд бол манай дээр одоо энэ чинь нийтдээ 6 машинаар оролцсон байна. Ram, Grand Cherokee, Wrangler, Ford Explorer, Kuga, тэгээд BYD Atto 3 гэсэн 6 машин оролцсон. За хаанаас нэг хоёлаа. За эцэс эхлэв. За кабинт суу хоёлаа. За тийм. Би жолооч талдаас орч. Энэ 280 сая гэж. За Ram Rebel загвар гэж явж байгаа маань. За ямар онцлог байна? Гол онцлогудаас нь мэдээж бол өчнөө Тий. юм байгаа тийм ээ. За Rebel-ийн гол давуу тал нь бол чирэх даац 5.5 тонн гэж байдаг. Яаж байгаа сая дуурайд би энэ юу хаалга түр хаач. За манай зураглаач ингээд цонхоор авч. За. Даацын хувьд ачааны даацын хувьд 850 кг. Чирэх даацын хувьд шулуун зам дээр бол 5.5 тонн гэж байна. Моторын хувьд 5700 V8 энгийн мотор. За тийм баха нэлээд том байх хэрэгтэй тийм ээ. Хэд идэх гэсэн үг ер нь бол бензин зарцуулалтад үйлдвэрээс нэг 15-аас 25 гэж байна. хот дотор шулуун дуу. Тий аль алиндаа гэсэн. За энэчээс нэг би нэг Эрдэнэт рүү нэг 140 дээдлийн хүрээл тэгэл ер нь бол нэг 80-аас 100-ийн хооронд явхад бол 12.5-аас 13.5 хооронд зарцуулсан. Шулуун замдынх уршаа 8 аргатай илүү бага зарцуулалттай болж байна. За өөр дээр ингэвэл одоо энэ урт хадал нь урд хоноо мэдрэгчтэй болчихно. Арьсан суудал халаагч, өрүүл халаагч. Дээрээс нь Alpine хөгжмийн систем 12 инч том дэлгэцүүд орж ирж байна. Тэгээд нөгөө мост хүндрүүлэгч хойдлоо төгжиж байна. Шилэн дээвэр гэдэг. За энэ хувьд бол маш том Rebel хувьд. За тийм байна. Ялчгүй нэг манай дээр том мэдрэмжүүл байна те нэг илүү том зайтай. Том зайтай байх тусмаа илүү 5 тухтай байдаг. 5 тух илүү байна гэхээр аюулгүй байдал хамгийн түрүүнд орж ирж байгаа. Rebel-ийн хувьд бол манай дээр цагаан, хар, улаан, хар сарл, цагаан сарл гэсэн өнгөнүүд бэлэн зарагдаж байгаа. 280 сая төгрөгтэй. Нэмээд бас хуулга бэлэн болж байгаа. За аргагүй бас нэг борлуулалтын боломжийг ашиглаад бүх юм байлаа. Ийм л байх хэрэгтэй шүү дээ тий. За дараагийн олон машин байгаа учраас хоёлаа дараагийнхаа машин руу шилжчихөө. За. За Grand Cherokee. Тэгээ Grand Cherokee гэж байна. За Grand Cherokee. Grand Cherokee-гийн хувьд бол бүтэн шинжлэхтэн загвар гэсэн. Манай дээр хоёр төрөл байгаа. Grand Cherokee L, Grand Cherokee хоёр төрөл байгаа. L нь илүү урт, 30 см илүү урт, 3600 мотортой, 7-ны соттой авч байгаа. Энгийн нь болохоор 2.0 турбо мотортой, 275 сая төгрөгтэй. 5 оны соттой болчихж байгаа. Опшны хувьд бол 360 камер, head up display, цантал хөрн, хална. Шулуун замын мэдрэгч. Тэгээ энэ чинь нөө модуудаас солилцож байгаа. Ils, цас, спорт, авто гэдэг. Сонголтууд нь ороод ирж байгаа. Хойдлын дэлгэц нь бас энэ чинь ингээ ороод ирэх гэсэн үг. Шүү энэ камер дэлгэц болоо авчиж байгаа гэсэн. За. Тий. 7 өнийнх нь бол яг 3-6 том мотортой. Тэгээ илүү даац чирэх даац нь илүү өндөр болчихж байгаа гэсэн үг. Юу штэ энэний үнийн хэлээгүй те. Хэлж хэрнэ. 285 сая гэж байгаа.
Тий одоо бид нар аюу олон газраар явсан. Би үнийг би асуугаад байсан байхгүй хэд үгээ тий. Үний Тэр сэргэлэн борлуулагч байна. Grand Cherokee-гийн хувьд бол бүтэн шинжлэгдснээр аюулгүй байдал технологийн хувьд маш ажилласан. 110 гаруй технологиуд илүү нэмэгдэж орж ирсэн. Тэгээд үндсэн шассын өмнө бол MLG бензин байсан бол одоо Maserati Levante гэх тийм загвар болсон байна. За. Энд ч машин шүү ялцгүй. Ялцгүй аюулгүй байдал хамгийн чухал. 2.0 турбо мотортой. Урагшаа 8 араатай. Урд тойрны дифференциалч хоёрчтой. Тэгээд банкын нөгөө 4 дугуй, 2 дугуй, 4 дугуй автомат гэдэг гормод өөрөө сонгоо авчаална. За өмнөх загваруудыг хүмүүс илүү хүүтэн хатуу гэж ярьдаг гэсэн бол одоо энэ шинжлэхүйн загварууд илүү зөөлөн тэгээд хойд бүсийн дулаалгатай болчихж байгаа гэсэн. Хойд бүс рүүгээ үлээдэг болсон гэсэн. Нэг хаалга нэг өрөмт шүү дээ тий. Тий. Хаалга дээвэр бүгд сална. Урагшаа салхины шилнээс урагшаа сална гэсэн. Франклерийн давуу тал гэх юм бол ерөөсө тоноглолтод хязгаар байхгүй. Тий. Тэр үнэн шүү. Яаж л яа тоноглолт. Яаж тал. Дэнэс яг оффроудер явах дуртай замгүй газар явдаг хүмүүст бол илүү тулах чадвар сайтай биш гэж. Урд тооны чулаагтай гэж. Танадаар бэлэн ямар өнгө байгаа юм? Өнгөний сонголтууд бол өнгө гэвэл одоо энэ шар байна, хар тэгээд цагаан, улаан, ногоон, цэнхэр гэсэн үг. Сүүл зас цөлийн шар гэж шинэ өнгө өгсөн ба. Тэр өнгөөс бүгд байгаа юм шүү дээ. 225 сая төгрөгтэй. Танаас ч нөгөө юундаа байгаа хэвээрээ үсттэй. Нөгөө туулгын наатал, ярмын гүрийн наатал тий. Одоо нөгөө Mercedes-Benz шоурум гэж. Тийм. Тэндээ байгаа тий. За үзэгчд очиж бас нарийн танилцсан нэ. Тийм. Манайд хурж тест драйв хийгээд машинтаа бүтэн танилцах боломжтой. Бас давхар лизингийн мэдээлэлүүд авах боломжтой. Тест драйв танах яа тийм хотоос гадагшаа гаргаж хийлгэж болдгоо. Яг одоогоор бол хийлэхгүй байгаа. Зөвхөн хашийн дотроо. Үгүй. Нөгөө нэг дугаартай болохоор яг одоо нэг ойрын зайд шороо болон цэсмэл замуудаар л явуулсан. За дараагийн ямар машин байгаа вэ? За дараагийн машин BYD Atto 3 гэсэн. BYD Atto 3 маань 155 сая төгрөгийн үнэтэй 100% цахилгаан машин. За. За энэний хувьд бол нэг зэнгэл дээр 420 км явах боломжтой. Цахилгаан машинуудын хувьд давуу тал гэх юм бол тосмаас солилгоо, бензиний хувьд бол маш хэмнэлттэй. Бензин хийхгүй зөвхөн цахилгаанаа зэмлэлээ л авч гэсэн. Өөрсдөө бустер зэмлэлтэн дээр бол 6-аас 8 цагийн орн зэмлэлээд үрчин. Зүгээр ингийн 220-оор бас зэмлэж болно. Бүр нэг том одоо нэг колонки хэмжээний зэмлэлтээр бол цаг орчим зэмлэлээд үрчин гэсэн. Тэгээд 400 хэдэн км гэлээ? 420 км. 420 хангалттай явах юм байна тий. Зөвхөн урд 2 дугаар байж гэсэн. За манай дээр бол BYD дээр болохоор хан гэдэг загварууд байдаг. Тэгээд тэрний дараах Atto, тэгээд дараа нь Dolphin гэдэг дөрвөн загвар маань. Энэ үйлдвэрийн танилцуулгыг хийгээд чинь ямар онцлогтой үйлдвэр байгаа вэ? BYD гэдэг одоо яг хэтийн яг цахилгаан машин дээр бол яг номер 1 үйлдвэр байгаа. Яг номер 1 гэж байж чадах уу? Одоо тэгээд борлуулалтаараас өнгөрсөн жил бол 22 онд бол маш өндөр дүнтэй байсан. Дээрээс нь баг давхар бусад улсын зах зээлүүд рүү орж ирсэн байна. Одоо Монгол руу ч нэг юу ороод ирлээ шүү дээ. Хятад аяг болон брендд ороод ирлээ шүү. Тэгээд бүгдээрээ л манайх номер 1 л хэлээ. Яг цахилгаан машины хувьд бол яалтчгүй өөр л дээ. Манайх бол баталгаатай номер 1 гоо. Батарейн дээр 8 жилийн баталгаа хугацаа өгч байгаа. Үндсэн машин дээр 3 жилийн баталгаа хугацаа өгч байгаа. За батарей нь бол плейт батарей буюу дэлхийн хамгийн аюулгүй батарей. Литиум батарей боловч нэмгэн тэгээд маш аюулгүй батарей болчихж байгаа. За BYD-ийн хувьд өөрөө 360 камерууд байна. Өөрөө талаас суудл халагч нар бас байна. Одоо ч тэр ерөнхийдөө бараг стандарт болчихжтэй бараг. Одоо нэг 9 байдаг болохоор байнгын бүх машинуудын юм бол байдаг болсон. Тийм байна. За. Одоо ч тэгээд цахилгаан машины ирлээ дээ яачих ба тийм ээ. Цахилгаан машин хэрэглэснээр бас айгүй их давуу талууд үүсэж байгаа байхгүй. Одоо нэг хор дутаа ялгаруулалтын дээр бас тодорхой хэмжээгээр өөрийн хувь зүгээс бас нэг нэмэр үзүүлчихэж байгаа байхгүй. Одоо дэлхийн тэр чигээр угаасаа богдож байгаа. Тэрэн дээр бас нэмэр үзүүлж явчихж байгаа. За манай Kuga, Ford Kuga гэж загвар байна. Үүний хувьд 129 сая, 4 сая төгрөгийн бас бэлэгтэй. 1.5 турбо мотор. Банкын 4 дугуй майзан. Спанд үйлдвэрлэдэг. За. Европ стандарт юм шиг болж байгаа. За. Би зүгээр яг зүгээр сонирхоод асуулж байна. Яагаад танах ингээд ийм олон брэнд оруулж ирдээ? Энэ юуны онцлог юм? Ер нь одоо маад чи бэнд хийх ганц л юу тааш дээ. Hyundai ч гэдэг юм уу та ингээд нэг л хэрэгцээ л байгаа хэрэг. Танад бол одоо нийтдээ ингээд 5 юу байна уу те? Нийтдээ бол 5 брэнд. 5 брэнд явж байна те. Ford, Jeep, BYD гэдэг 4 баа. Гэтэ Jeep-ийн дотор болохоор Stellantis гэдэг групп байдаг. Ram, Jeep гэдэг хуваагдаж явж байгаа. За Ford Kuga-гийн хувьд бол
илүү зөөлхөн явдалтай 5 тухтай хотын ирлэнд болон хөдөө орон нутагт болоход илүү тохиромжтой биш гэж байна. Тэгээ аюулгүй байдал бол маш чухал. Аюулгүй байдлын хувьд бол яг Европын холбоонд бол 5-5 шигтэй болж байна. Зөв. Тэгээд нөгөө бас нөгөө лүг, халаагч бүгд байгаа. Аха. Ухрах камер. Тэгээ бас нөгөө хоолт гэдэг систем байгаа шүү дээ. Тоорон цаг шиг бүтэн зогссон бол машин зогсчихно. Тэгээ хаазаагүй явж эхэлсэн. Тий. Аа. За сүүлийн үеийн машинууд бол үнэндээ л тэгэл тасарчжээ. Тий. MS-ийн 1.5 гэхэд бол хангалттай өчтэй. Аа. Хүмүүс нөгөө 1.5 өөрт нь бардахгүй юу гэдэг. Бензин зарцуулалтын хувьд бол 8-аас 13, хотод бол нэг 13 дээдлэл гэсэн. Шулуун замд бол 8 зарцуулсан. За. Ford Explorer. За. 239 сая гэж байгаа. Аа. 7 оны судалтай 2.3 EcoBoost төлөвтэй болж байна. Аа. За Ford-ийн хувьд бол ярих юм бол маш их байгаа. Энд чи одоо бүх опшнууд байна. Хэрэгцээтэй. Яг онцлог одоо Онцлог гэх юм бол ойролцоо машинуудаас ялгарх гэр бүл олоолаа хүмүүс хөдөө гадаа явахад илүү тохиромжтой. Дээрээс нь одоо Ford Explorer-ийн хувьд нэг оффроуд төрөл бас давуу талууд их байна. Бас нөгөө бид нар одоо нэг шороо, шавар, цас гэх бүгдийг сонгоод хөрөлөө явчихна. Бензин зарцуулалтын хувьд 2.3 мотор бол маш бага бензин зарцуулалттай болчихно. Турбо ажиллуулал илүү гэсэн. Турбо ажиллахгүй ингийн дунд хаазаар явахад бензиний хувьд бол хамаагүй бага зарцуулалттай болчихно. За. Ер нь зүгээр компанийнхаа тухай одоо танай MSM манайх чи одоогийн байдлаар 25 жилийн турш яг машины чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. За дөөр юу гэдэг хүмүүс зөвхөн машин оруулж ирж байгаа илүү дугуй муугаас манайх бол яг группийн хэмжээнд гэх юм бол маш олон тоног төхөөрөмжтэй болж байна. хөдөө аж ахуйн техник бас байдаг болов уу те. Хөдөө аж ахуй, уулуурхай тэгээ дээрээс нь бас давхар багаж хэрэгслүүд давхар нэг автомотивынхаа одоо туслах сэлбэг үйлчилгээ гэдэг бүгд давхар ороод байсан. За үзэгчид MSM компани шоурумаас павильоноос эцэндээ өнөөдөр санд болгож байгаа машинуудыг товч танилцууллаа. Тэгээд үзэгчдэд сайхан яриа өгсөн танд их баярлалаа. За баярлалаа. За бүгдээрээ дараагийнхаа павильон руу явцгаая. За сайн байна уу? Автотелевизээс явж байна. Тий, манай үзэгчдэд одоо өнөөдрийн шоунд оролцож байгаа бараа бүтээгдэхүүнээсээ танилцуулаач. Тий. Манайх оффроуд сервис гэж аж ахуйн хийж байгаа. Тэгээд бид энэ аялын чиглэлийг оруулж одоо 6 дахь жил дээр явж байна. Тэгээд яг одоо энэ экспон дээр оролцож байгаа нь болохоор flat road гэдэг аялын компакт чирүүл байгаа. Хоёул ойртож байгаад ерөнхийдөө онцлогуудыг За ойлголоо. харуулъя. За окей. Та нэг гараараа ингээд микрофон барь явах зүгээр үү? За ерөнхийдөө хийцээс нэглэжээ. Одоо манайх болохоор энэ доошоогоо урагшаага хажууд шиг явсан багнууд нэг цуулаар явж байгаа. Тэгэхээр одоо нөгөө ийм жалан малгай руу орж ирлээ гэх нөгөө нэг уян хатан чанар, уян ханзарт гэсэн байхгүй болж байгаа. Тэгээ мэдээж одоо бид нар энийг үйлдвэртэй хит хитэн үе шатаар бид нар шинжилж яваад Монголын зам тохируулаад алдаа тутмын бид нар одоо энэ бараг 5 дахь үе гэж нэрлэж байна. Гэтэ яг албан ёсоор нэрсэн юм байхгүй ч гэтэ бид нар өмнөх алдаанд бүгдийг засаад явж байгаа. Тэр үндсэн каркас болохоор өөрөө уян тэгээ дээрээс нь доороо хос 4 шиг 10 заатартай үл хамаарах тэнхлэгтэй. Тэнхлэг нь болохоор бид нар яг Монголд одоо жишээ нь их зам болгоосоо зэрлэгээрээ байдаг учраас тэрэн дээр яг нөө зориулсан засан зам байх учраас тэр замуудаар хэрхэн яаж туулах хазгаа уулын одоо далийн моригаар энэ төр одоо яаж хэрхэн тэнцвэртэй байх талаар нь энэний өөрчлөлт хэмжээсүүдийн бид нар бүгдийг өөрчлөөд ирсэн. Манайхаас юугаа өгөөд тийм ээ мэдээлэл өгөөд тэнд манай тохируулаад хийсэн. Ер нь бол очиж сая сүүлдгээ бид нар 1 сараас 3 сард 2 сарын хугацаанд бид нар үйлдвэртээр нь ажиллаж байгаад ирсэн. Тэгээд бид нар уртлын нэг одоо нөө чирх хэсгийг бид нар ахаад 15 санж, өндрийн бид нар 12 санжаар өндөр болгосон. Доод гарын бид нар нийтээ 8 санжаар урт олгоод илүү сайн чанарын гангаар бид нар энийг сайжруулсан төмрөө бид нар тэгэхээр хандрах, түүх хандрах, урагдах, чичирхийлт энэ төр одоо салга орш нөгөө нэг юм жолоод галдагдсан гэсэн юм бол байхгүй болчихж байгаа. Санаач гоё мэдээлэл байна. Яг үндсэндээ Монгол тохирсон хөлбөр гэсэн үг шүү дээ энэ бол тийм ээ. Одоо жишээ нь бид нар яг альва нэг үйлдвэрээс гарсан юмыг бид нар энэ чинь авчирхаас илүүгээр Монгол спек гэдэг буюу Монголын зам зориулсан маркийг бид нар гаргаж байна. Наад ч онцлог юм байна. За тэгээд одоо хийцийн хувьд ихээр одоо шин зам зур явж байгаад магадгүй ингээ хурдан ингээ зогсоод нэг цай уух гэхээр одоо энэ австралианы доместик брэнд байгаа. Энэ одоо хос юутай парт пишн гэх юм уу? Одоо хосоор энэ дээр цай кофений хэсэг нь ингээд одоо нөгөө түргэн одоо биледэг гэх юм уу? Тийм
техникийн нэрлэлээ сайн мэдэхгүй байна. За. За энэ дээр Орж исэн түргэн хугацаанд хоол цаа хийгээд хугацаанд, чих юм байна те. заавал энийг байршуулахгүйгээр машинтай яж байгаа замын хажууд нэг гомн чанах, цайн чанах, эсвэл усмус халаах юм уу хүүхд мөхцгээд хэрэглээд байна. Бид нар энийг зөв өөртөө бас нэг 2 жил хагас хугацаанд өөртөө ерөнхийдөө Баруун аймгийг, Зөв аймаг, Хойш гадар ерөнхийдөө бүгдийг чирээд үзсэн. Тэгээ яг одоо бид нар өөртөө яаж хэрэглэдэг вэ гэхээр энэ дээр бид нар нэг удаагийн хэрэгс одоо цаасан хэрэгслээ бид нар илүү авч үздэг. Тэгээд хариулын 5-ыг энэ дээр амтлагчудаа энэ нугас амтлагчийн IKEA-гийн нэг өндөр шилэн савнууд нэг хурх орчтой юм лээ гэр план дээр. Тэгээд энэ дээр болохоор бид нар Mocha Pot Coffee энтрээ ойр зүрийн бас энэ дэжтэй сав. За энэ харагдж байгаа суулар үндсэн төв контроллер байгаа. Тэгээд бид нар энэ суулрын төхөөрөмж болохоор энэ хятад угсарж байгаа Японы брэнд гэхгүй юм. Тэгээд энэ яадаг вэ гэхээр бид $200 нэмж хийж байгаа нь одоо энэ салхины суулар биш салхи нарны панел одоо энэ автоматжуулсан систем тэгээд энэ удирдлагууд нь болохоор нэг брендийн нэг үйлдвэрийн хоорондын монтажны утас нь хүртэл нэг брэнд гэхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг бидний бас нэг эрхэмж байгаа юм юу гэхээр хүмүүст боломжийн өнөр сайн хэрэглээ бид нар төхүүлээ. Тэгэхгүй одоо юу гэдгийг за автоматжуулсан төвийн одоо нэг хятадыг одоо яг нэг өөр брендийг тавиад панел нэг өөр ч юм уу. Ингээд хоорондоо бол нэг алдаа гарах, зарим нэг үйл гацах мацах гэсэн тийм алдаа гарахаас сэргэлээ нэг брендээр дагнаж байгаа. За автомашины Pioneer хөгжин байгаа. Bluetooth, AUX, тэгээ CD орж байгаа. Speaker би аяар үзүүлнэ. Тэгээ усны датчик хэрвээ удаан хугацаанд энэ төр тавихаар бол энд үндсэн төв унтраалга байгаа. Тэгээ 200-аар гарч байгаа. Дэлгэсэн дээр нь болохоор батарейны ампар тэгээ хэдэн хувьтай байгаа цэнийг нь үргэлж хараад ирж байгаа. Өөрөөр дээр нарны панелээр үндсэн тоогоо хөрвүүлж нарны панелийн одоо ер нь урд байгаа. Би таяар та үзүүлээ. За тэгээд энэ болохоор хөлдөгч байгаа. Хэдэн литрийн хөөний? Энэ нь болохоор зааж байгаа. Би нөө даацсан юуг нь хараадах. За яг ер нь бол ингээ 2 юутай юм байна. Хөлдөгч хөргөөр байгаа. За энэ дээр нь нэг юм онгойлгогч байгаа. За өөр дээр болохоор 200 литрийн хэрэглээний усны банктай компрессортай тэгэхээр энэ яг нөгөө энгийн хэрэглээний нөгөө төмөр компрессортай тэр яг нөгөө гэртээ угаалтар руу угааж юм шиг. Бид нараас нөгөө бохор усны хаашаа гарах юм. Бохрыг болохоор бид нар албаар эндээс нь аваа хийцэн. Яг тэгэхээр хэрэглэж байгаа хүн ахаал нөгөө бохортойгоо нэгдсэн бохортой ингээд зураг тарах муухай учраас одоо байгаль явж байгаа бид нар ингээд хүн одоо юм түмхэн тавиад тэргүүрээ бид нар зөв бохроо авчихаа. Тэр доороо бохроо шийдээд яваад зүгээр гэсэн бид нар зөв санаа одоо. Тэрнээс бол ер нь цаанаас бол бохрын юутай байна, савтай юм байна. Уул нь савтай байсан. Тэгтээ одоо яг өөрөөсөө асууж байна. Жишээ нь нэгдсэн бохрыг бид нар хаанаас авч болох вэ? Энэ тентхийн нөхөж орлонд хийгээд байж болохгүй. Тэр хамаагүй муухай бохор авч. Дотор оршоо юу л хэд хийж. Тэнгүүд ингээд асуулт гараад ирж байгаа. Тэгээд энэ 1300 ваттын өндөр даралтын газ пилетик байгаа. Тэгээд бид нар Монголд одоо нөгөө Дашваанжил одоо бусад энэ нөгөө брендинг газуудтай гэж босож ажиллахаар бид нар хушууг бид нар сонгоцсон байгаа. За. Тэгээд одоо энэ усууд мөгдөрөө нөгөө жижигхэн энтрийн хамгаалттай зориултын юм болчихсон. За тэгээд энэ 270 градусын сүйдрвч байгаа. Өөр төр LED гэрэлтэй. Одоо тэр пультээс гэрэлээ нь унтраачж байгаа, асаачж байгаа. Энэ гэрэлнүүд нь энд явж байна тийм. Өөр төр суулгацсан байгаа. Бид нар бол нэмэлтээр хийгээгүй. Тэгэхээр бидний бас нэг шинжилсэн юм энэ загвар дээр юу вэ гэхээр энэ бүх онгойлгосон нүднүүд өөр ингэсэн гэрэлүүд болчихж байгаа. Тэгэхээр харанхуй шуун заавал энэ дэр гэрэл гарч идэх нөгөө тухны гэрэл байхгүй өөр авчиж байгаа. Энэ загвар дээр одоо миний бидний хувьд бол хамгийн сүүлийн загвар авах болов уу? Яг бид нар энэ бүх одоо сүүлийн загвар гэдэг нь одоо сүүлийн шинжилгээг хийсаад тэрнээс одоо бид нар шинжилээд авах байхгүй болсон. Доод ид ангийн янзцсан чиргүүл, толгоо, их бие, арам одоо энэ нуус мусын нүртэл бид нар ингээд зузаатгах гэж одоо энэ баг 3 мм-ийн гантай байхгүй юу? Тэгэхээр энэ одоо салхинд бол нэг хэр барагтай гэж нураад байх юм байхгүй. Мэдээж энэ одоо сүйдэрч халуулт энэ дор яванд бол ороод ирэх юм. Бид нар бол энэ дээр бол арайхан авч амжаадаг байгаа. Жишээ нь энэ хөргөгч энэ Дээлийн сүйдэрч хоёр бол Өмнөд Африкийн брэнд энэ Snowmaster Дээлийн би бас мартчих. Тэгээ аль болох нөгөө нэг хэрэглээ орно гэдгээр бид нар аюулгүйднээс энэ нөгөө тулгуурыг бид нараас нэмэлтээр цаглаж авчирч байгаа. ARB-гийн юуны шаврын шалвч байгаа. Тэгээд Dometic гэдэг ер нь ингээд дэлхийн алдартай брэндүүдийг бид нар аль болох шингээгээд чанарын дагуудыг хэрэглээг ч гэсэн хүмүүст илүү ойртуулж өгөх гэдэг бид хэлж байна. Цаагаард орж үзэх үү? Хоёлаа ийшээ орчноо. Тэгээд энэ болохоор энэ ширээ болохоор өөр дээр бас ороод ирчихэж байгаа. За. За тэгээд энд юу вэ гэхээр 1 минут энэний цаадлаар тойрвол энэ талаас ингэж харагдана. Энэ одоо зур өөр өнгөтэй учраас ингэж харж байгаа. Бид нар энэ болохоор яг майхан. За тэгтээ майхан руу орохоос усын тайлбарлаж байгаа. Ерөнхийдөө халаагч тэн болохоор энэ Япон халаагур байгаа. Тэгтээ угсралнаас мэдээж хятад үйлдвэрсэн. Минутанд 5 литр
хүртэл халуус гаргана. Тэгэхээр тасралтгүй дүүшинд орох боломжтой. 2000 ваттын цэглэн өсгөгч байгаа. Энэгээр одоо ойр зургийг хэрэглээ. Тэр нөгөө кофе машин байна уу, дийлэх центр бол энэгээр 200 г юугаа гаргаж байгаа. Бид нар бас давхар юу нэмсэн бэ гэхээр компрессор бид нар нэмж байгаа. T-Max. Тэгээд дугуй хилэгч. Энэ ажлын ширээ яг энэ болохоор энэ нүхэндээ таарал хүмүүсээ дүүртийн дураараа ашиглах боломжтой. Бид нар энэ зур юу вэ? Гэрлийн тур салгацсан байгаа даа. Яа тэр аль нэгээр нээлжлэе гэж бодоод. Тийм. Бид нар тэгээд энэ дээр бас нэг юм үзэж байгаа нь экспорт дуусч ердөө энэ чиргүүлүүдээ нэг ч цэнгэлэхгүй гэж бодоод байгаа. Энэ болохоор Wildland-ийн бид нар үйлдвэр дээр бас ер нь захиалгаар тухайн чиргүүлийн үйлдвэрлэж байгаа үйлдвэрт нь захиалгаар тусаа захиалгаа бид нар бас хийлгэж байгаа. Жишээ нь 4 юм ахаа. Тэгээд одоо энэ гутлаа чинь хоёр хүний гутлаа. Энд бол ингээд цаашаа хараад 4 хүн бол ер нь орох бол хангалттай. Тийм байна. Тэгээд мэдээч нөгөө нар мар ингээд учиргүй төөнөх бас нөгөө UV бас тэр нөгөө нэг халуун төөнөлтийн багсахын тулд ингээд саарл энэ мөнгөлөг доторгоо энэ төр игээд яг энэ шууд 4 илэрлэх гэж бол хэлэхгүй. Гэхдээ бид нар хавар намар зундаа бол энэ махлуудаар чөлөөд ашигласан. Тэгээ үйл бид нар жишээ нь хас 25 градусаар бол хамгийн наадахын чинь бид нар туршиж үзсэн, хас 30 руугаас орж үзсэн. Тэгээд кабин халаагч нь энэ өөр дээр байгаа. Япон Webasto шиг дизель мотороор ажилладаг. Утаан доошогоо өнөргүй ямар нэг тийм фильтртэй доошоо хайчиж байгаа. Гэхдээ кабин руу орж ирэхгүйгээр удирдлагаар жишээ нь энэ одоо майхан халаагч нь бас энэ чиргүүл дээр суудсан ирж байгаа. Тэр өвөлдөө өлөнцөнд ашиглаж болно гэж үзэж байгаа юм тийм. Яг учиргүй тэр нөгөө тайгахаас 40-50 руу явах бол бид нар зөвлөхгүй. Гэхдээ цастаад одоо мэдээж өвөл одоо ойр зургийн дээр явлаа гэхэд бол энтэй хонхот бол ер нь асуудалгүй зүйл нар бол гэж байгаа. Ус утсан учраас. Тэгээд энэ махнууд бид нар чинь яг юу өөрчилсөн бэ гэхээр одоо энэ үндсэн нуугсан үйлдвэрээс чинь 3 мм-ийн цуцаантай ирдэг бол бид нар энийг тав болгоод энэ үндсэн баг нь одоо яг хөө бид нар тэгээд маш их аялдаг. Тэгэхээр нэг юм шуурга муурга мөндөрч болох. Тэр энэ 3 баг нь нуус. Тэгээд бүх болтуудыг бид нар ингээд юу ач болохоор энэ хамгийн даацтай бид нар авч байгаа. Махна одоо ингэж яг дэлгэхэд ямар хугацаа шаарддаг тоо? За яг үндсэн майхан ингээд дэлгэхэд бол нэг 10 секунд. За нэг 20 секунд. За тэгээ мэдээж одоо энэ нөгөө баган тулгуур юмнуудыг ингээд яг одоо хоногонд нь оруулаад явхад за нэг 10-аас 15 минут бол дээдлэн болчихно. Нэг хүн бол энийг бол буулгаад усраад ингээд бэлдсэн бол. За тэгээд энэ болохоор нөгөө ажлын ширээ гэж явж байгаа. Тэгээ мэдээж энэ хоёр булан дээр нэг монгорхоо энэ бас агуулгын зорилттой байхгүй юу? Энэ хүмүүсүүд болохоор яг юм зориулсан тийм зорилттой юм бол байхгүй. Энэ дэр хүмүүсээ яадаг гэхээр загсанд явдаг хүмүүсүүд магадгүй гутлаа шийдэж байгаа. Нөгөө талаа нөгөө вейдер аваад хийж чинь нот уцаа, шороотоос хамаагүй гэсэн энэ дээр ичж байгаа. Ямар ч байсан савын шийдэл өгсөн юм байна. Юу хийх нь өөрсдөө. Энэ бол биднээс биш энэ уусаал ингэж ирд юм хэлээ. Тэгээ үндсэн дизайн угаасаа Австралийн брендийг бол ер нь санаа авч тэрэн дээр бол угаасаа босон үнэн. Тэгвэл мэдээж тэр үйлдвэрийн бид нар бол за ер нь баг 360 градус бид нар өөрчилсөн. Үндсэн юм тоног хийцүүд нь бол ижил төстэй юм бол байгаа. Тэгвэл бид нар илүү урган болгож аргасан, илүү хавтгаа болгосон, нафтгаа. Одоо юу гэнтэй. Тэгвэл газраас илүү өндөр болоод хэдэн жилийн одоо туршилтын үр дүн билээ энэ чинь 5 жилийн хугацаанд ажиглагдсан зүйлүүдээ бүгдийг яг энэ чиглэлээр баг 3 жил болж байгаа. Тэгээд яг бид нар одоо яг өөрсдийн хэрэглээ тэр 2 жилийн өмнө 3 жилийн өмнө анх туршлагын борлуулж эхэлж үзсэн. Энэ жишээ нь одоо бид нар ингээд тоолтоос нөгөө эко тал руугаа аяллаа хүмүүсөөдөө жоохон байгаль оршихоо хамгаалаач гэдэг. Энэ гриллэхгүй юу? Дууны хамгаалт биш. Данглаа биш. За. Энэ ер нь бол ил гал дээр гриллээ тавиад энэ дээр хариулын 5 хумаа тавиад кофе мофе цагаа чанаад энэ бол тийм гриллэхгүй юу? Тийм биш үү? Энийг авангууд эн чинь өөрөө хөл болчихж байгаа юм байна тийм. Тэгээ энийг ингэж нар. Гэхдээ энэ дээр бид нар яг хуу ерөнхийдөө 5 bit маягаар дээр нь галт хүлээч газраа битээ шатаач гэдэг л санааг нь өгöd байгаа. Энэ дээр нэг хоол хийх гэж авч тэрнгүү 2 манах газ билетгүй байгаа учраас яг үнэхээр одоо тэр тогоо могоотой энэ гэх юм бол хүмүүсд тэрийг арай өөр янзаар төлчүүл яасан бэ л гэж байгаа юм байна. Яг газраа битээ одоо шатаагач л гэж байгаа. За тэгээ хойш нь ирэхэд бид нар одоо энэ болт, энэ нуус муусыг бүгдийг бид нар хүчтгээд илүү ингээ 2-3 мм болоод хамгийн дэржгэнүүртэй замаар яаж одоо тухтай эвдэрлэхгүй саадгүй явах вэ гэдгээр. Энэ болохоор яг нэршил болохоор нөгөө сэлбэн усрах ширээ гэж нэршилт юм байлаа. Тэгээ яадаг вэ гэхээр энэ дээр өөр нэг хүмүүсүүд одоо юу гэдэг багж магж юмнууд бол усардаг юм аа. Энэ дээр бидний бас нэг ярьсан юм нь юу гэхээр одоо энэ хоёр шал хоёр өөр хэмжээтэй байгаа. Жишээ нь энэ арай жоох үүрэг, энэ арай богино. Тийм байна. Жишээ нь
бид нар бас нөгөө ARB брэндэд юу нөөцтэй дуртай хүмүүс байхгүй юу. Тэгээ одоо энэ нөгөө шаврын албамал тэгээд тэр ARB дуурингийн органайзер байдаг. Тэр тэн дээрээ өөрөө хаягийн тавиад яг ингээд энэ зайд багтах тийм зориултын хайц үнэтэй одоо докторыг оруулж тэрнээс авах юм бол энэ хэсэг хамаагүй зэстэй болно. Тэгэхээр нөгөө татлахын уяа одоо данхраад манхраад ойр зүрийн баг савнууд эндээ их. За мэдээж урд нэг solar panel байгаа. Ийшээ өсөрч яваад. Тэгээд энэ нүр ингээд төвчж байна. Энэ болохоор нэмэлтээр кампус үед нарлууга харуулад магадгүй бид нар юу гэдэг өглөө оцсон бол одоо үдээс хойш нар уур газар хэрэг барилтал энэ одоо панелээ ашиглаад тухайн нарлууга чиглүүлээд чирүүлээ бид нар нараараа өөрчлөлт. Энэ бол зөөврийнх нь зориулт тийм байна. За бид нар дэлгээг байгаа энэ бас нөгөө заа хэмжээнээс хамаарат энэ юу гэхээр дүүш 0-ны майхан бохгүй юу? Оо за. Дээшгээ 2 метр яг ингээд бүр эцсийн цаг бол 2.20-тай бас Wildland одоо эднэртэй хамтны үйлдвэрэл энэ дотор хүмүүсөө тэр сайн тэр дүүшээ орчод бид нар 0-аас бид нар дурдаагүй юм. Яа тэгэхээр хүмүүсөө 0-аас өөртөөхөө одоо сонголтоороос ашиглая. Тэгэхээр бид нар энийг бол ерөнхийдөө дүүшний сав гэдэг. Энэ бодлын ёроол онгорхой энтраас тэр зүгээр эко 0 молыг юм уу дотор нь тавиад чинь тэндээ бий тасч чана бас орно усанд орчихно гэдэгээрээ. Тэгээд нэг юм хотлисээ одоо юу гэх зөвхөн байгуулцтай. Энэ дээр бүх одоо хувцс одоо агуул савн энэ дээр ерөөхдөө шийдчихэж байгаа. Номер нь гэрэлтэй хэрэглээний USB энэ дээр USB-нууд байгаа. Энэ дээр тамхины асааврын юутай хараалцтай. Радионы юу байгаа? Антен. Тэгээд саний сүйдрөвч чинь энд уралтай байгаа. Тэгээд бид нар энэ угаасаа брэнд нь энэ юу гэдэг майхныхын үйлдвэр дээр энийг захиалга бид нар оёлчдаг. Одоо доторх нь болохоор энэ юм давуу материал учраас бид нар тэр үйлдвэрээс нь аваагүй. Яг тэр шороо яваад аюу хоолн тийм боб оруулаад байж байгаа. Хэрэглээ талаас нь хараад. Тэгээд доороо хос амарцаадтай. Тэгээд дахиад нэмэлтээр юм чир шаардлагатай бохоо байгаа. За тэгээд аль болох хэрэглээнд нийцэх амар сайн чанартай юмнуудыг аль болох бид нар оруулахыг хичээсэн. Тэгээд би урд тал руу нь очив. Нийт чин хэд байна? 890. 890. Тэгэхээр ямар машин ер нь бол чирэх үү? За хамгийн багадаа бол бид нар хот хооронд Suzuki Jimny-гээр туршилт хийж үзсэн. Jimny чирж гин үү? Хот хооронд. Тэр засмал дээр гэсэн үг үстэй. Засмал тэгээд яг нэг юм учиргүй өксөр биш, уруу биш тийм газар руу явж байгаа. Ер нь дунджаар одоо нөгөө Forerunner, Harrier энэ гэсэн нөгөө дунд аврын жипнууд одоо энэ бол чөлөөтэй чөлөөтэй. Тэгээд бид нар жишээ нь энэ нуусыг хүртэл одоо нөгөө орны матрас биш нөгөө дээшээс хүүдэг ор биш үү? Тэрний нуус мусаар бид нар энэ хүртэл бид нар сольж. Одоо энэ жир хилзэн хүртэл одоо энэ баг 3-аас сольж байгаа юм байна юу? Тэгээд Pioneer-ийн спикерүүд байгаа. Өсгөгч мэд. Тэгээд нэмхэн бүр зол ороод ирж байгаа. Энэ дээр энэ хэсгийг бид нар toolbox буюу com одоо багж энэ дээр хийхээр энэ нөгөө халагч нь энэ дээр байгаа. Тэгээд энд магадгүй одоо нөгөө тухайн газныхаа оролтоос хамаараад бид нар хошуу нугасаа универсалаар бид нар явж чадаагүй. Жишээ нь тэрийн заавал таслах болдог өглөө дээр шүү. Тэгэхээр энийг бид нар албаар хошуугүй аваад одоо хүмүүс хэрэглэгч өөрөө тааруулаад тэгэхээр аль газны баллон энэ ер нь бол бид нар ташуунчлын энэ дээр хэрэгжижсэн. Тэгэхээр ташуунчлын энэ чинь хошууг нь углаад хомоочоор биглэл ороод ирчих. Таймсгал агаар нөгөө нэг агаар сэлэх юм нөгөө. Тэгээд чичгэлтийн хэсэг, дарвалтын хэсэг нөгөө чангалагчаар нь авчихна. Энэ бол сүхний суур. Тэгээд бид нар экспо сүхний ергээд авцаа. Энэ сүхтэй, за хүрцтэй. Тэгээд өөр дээр нь зориулсан энэ юу шаврын зам нь ирж байгаа. Тэгээд зүгээр одоо баг декор шахав. Тэгээд энэ яг цаад бас өөр юм дээр бид нар ашигласан болж байна. Аян тэгээд нарны яг үндсэн өөрийн нөгөө үл хөдлөх панел нь ингээд ирчих. Энэ юм уу те? За. Халагч байгаа намсгалуурын хоолнд тэн дээрээ байна. Гэхдээ тэр бол халуунаар яг тэр нүлээ нээж. Яс агаар аавна. Тэгээд доошоо болохоор давхар шүүлтүртэйгээр ямар нэг тийм нөгөө нагаар хар удаа ихгүйгээр доошоо нөгөө утаа хайж. За. Хүний хэрэгцээ цөм бүрэн гэж үндсэндээ ойлгогдож байна тийм ээ. Бидний зур бас нэг санааны бохор монголчууд ч одоо нөгөө наадам болгоо эсвэл нэг жил тойроод хүмүүс 2 жил бод машин солиод байдаг бол тонгоо ингээл нөгөө хийсэн ингээл
Тэгэхээр дараа нь ямар ч өнгө болчихдээ шүү дээ. Тэр тоног нь ингээд ийм байхгүй. Тэгэхээр зөвхөн хүмүүсүүд машинаа зөвхөн замаатаа 10 цаатрын жоохон сайжруулж, дөрөвгөө сайжруулж тэгэл болоо. Энэ үйлс нь машинаа сайж болно шүү дээ. Энд бол одоо сайжруулалт үндсэндээ шаардлагагүй болцсон юм байна. Бид нар ер нь бол тулсан гэж одоо л үз. Тэндээ бүр бардамж байгаа. Одоо аялын үйлдвэрлэл ирлээ. Ер нь бол одоо хүмүүс сонирхоод ирлэхэд бол бэлэн бол байгаа тийм ээ. Одоо экспоны дараа бид нарт ракет нэг 5 ширхэг бол ирж байгаа. Тэгээд одоо үнийн сонголт тэр саарал, цагаан, шар тэгээд ногоон гэсэн. Бид нар одоо экспоны дараа үрээд ирчих. Одоо бид нарт яг одоо бэлэн хоёр өвлсөн гэдэг сайд хүмүүсд аваад яваад. За цаг гаргаж манай үзэгчдэд дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгсөн их баярлалаа. Амжилт хүсье танаа хамт. За. Ярьсан авсан баярлалаа. За. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгдээ дараагийнхаа павильон руу явцгаая. За үзэгчдээ манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид одоо энэ авчааны одоо өнөөдрийн хувьд сүүлийн павильон дээр ирлээ. За манай үзэгчдэд компани өөрийнхөө брендийг танилцуулаач. Сайн байцгаана уу? Намайг бол Улаан зүг дэлгүүр гэдэг. Манай автомашин болохоор Meta Motors компани оруулж ирж байгаа Kai гэдэг автомашин байгаа. X3, X3 Pro гэдэг загвар байгаа. X7 гэдэг загвар болохоор энэ хажууд байгаа загвар байгаа. Энэ аль улсад үйлдвэрлэсэн? Энэ Хятад улсын цоо шинэ машин байгаа. Үүний хувьд бол 58 сая, 68 сая, 78 сая, 118 сая, 98 сая гэх 5 янз байгаа. За, кабинд сууж байгаа сонирхоо. За би жолооч талаар нь суучих. Та цаатлаар нь. За, хоёулынгийнх нь яг сууж байгаа загвар маань болохоор X3 Pro гэх загвар байгаа. 1500 турботой, 360 камертай, шилэн дээвэртэй. Тэгээ voice chargeтай. Тэгээ гаднаасаа асаалтын системтэй ийм загвар байгаа. Асаагаад юу байгаа тоо? За. За энэгээр дэлгэцээр ямар онцлог ингээ харагдж байгаа нь энэ 360 камер байна. Харагдж байна. Энийг сонголтоор 2D, 3D гэдээ ашиглаж болно. Энэ дээр USB хөгжмийн хэсэг нь болохоор USB байгаа, Bluetooth хөгжим оролцоотой. USB мөн CarPlay-ийн осноо утсан дээрх нөө утасныхаа дэлгэцийг энэ дэлгэц рүү шилжүүлж болдог. Оо за. Энэ дээр болохоор FM-нүүд мотор нь 1500 өгсөн үү? Тийм 1500 турбо хөдөлгөөртэй бензин. Бензиний болохоор төрөл нь болохоор 92 их төрөлтэй. Шатууны банк нь болохоор 51 литрийн банктай. Танах хэдийнээс оруулж ирсэн бэ? Манайх энийг одоо нодлон 7 сараас хойш оруулж ирж байгаа. Албан ёсны баталгаатай, засварын төвтэй 2 жил 60,000 км-ийн баталгаа өгнө. 3 удаагийн үйлчлэгийг бас өнгөө хийж өгч байгаа. 1000 км, 10,000 км, 5,000 км, 10,000 км гэдэг 3 удаагийн үйлчлэгийг үйлдвэрлэгчийн мэдээлэл өгөөч. Энэ Хятадтай ямар хэмжээний одоо үйлдвэрлэгч байна? За хамгийн одоо энэ зав одоо манайхны мэддэг одоо юу нь болохоор компани нь болохоор Cherry автомашины охин компани үйлдвэрлэсэн автомашин байгаа. Land Rover, Jaguar гэсэн автомашинуудын нөгөө 50% эзэмшсэн тийм компани. Оо зөө. Хятад бас тасарчлаа тийм машинаар бол. За хэлэн дээртэй. Энэ хажуу талынх бас байна уу? За хоёлаа буугаад гадналын нэг үзэгчтэй. За. За. Нүүрэн талаасаа ингэж харагдаж байна. Гэрлүүд нь бол дандаа LED гэрэлтэй. Pro загвар маань болохоор ийм diamond юм нүүртэй. X3 загвар маань болохоор арай өөр нүүртэй. Танай шоурум ер нь хаана байрлаж байна? Манайх яг Michelle Expo-гийн баруун Лавагийн худалдааны төв дээр Атлантын байранд байгаа. Тийм лава тэнд байгаа юм уу тий? За. Манай үзэгчид хэрэг сонирхоод тийм ээ шоунаас гадуур авчвал тийм манайх лава дээр яг байрлаж байгаа. Аянаас өөр хүмүүс харагдаж байна тий бас. Энэ маань болохоор сая дөнгөж саяхан нөгөө Шанхай үзэсгэлэн танилцуулсан X7 гэх загвар байгаа. Манайх одоо энэ шоунд зориулж 3 ширхэг авчирсан. Бидний нэгийг бол энэ дээр таасан. Энэний онцлог нь юу байна? Энэ моторны хувьд бол 2.0 мотортой. Турбо хөдөлгөөртэй бас. Хөтлөгчний хувьд бол урдаан хөтлөгчтэй. 360 камер, лук байгаа. Мөн урагшаараа явахад аюулгүй систем үү. Гүйц дөрүүлэхэд бас талин дээрээ сохидог аюулгүй систем. Цохор бүсийн мэдрэгч, цагаан зураас мэдрэгч, дугууны хэм мэдрэгч гэдэг одоо машинд байх бүх тоноглол байна. Дотор нь сууж байгаа. За тэгээ.
optional юм. За сүүлийн үеийн одоо бүхэл Тийм бүгд Option-ууд бол байгаа. За эндээсээ нөгөө яна одоо энэ юу хил нь бол солигдохгүй юу? хил нь бол энэ нөгөө глобал загварыг одоохондоо л авчрааг байгаа. Ааха. Энэ шоунд танилцуулах гээд эндээс шууд Шанхайгаас нааш наваад ирсэн байна. Ааха. Энэ болохоор ингээ модууд нь энгийн горим, эко горим, спорт горим ингээ 3 горимтой. Ааха. Бас камерных нь харагдсан нь бол ийм харагдана. Ааха. Энийгээ бас мөн адил уртлаа ингээ дан уртлаа хойдлоо ч юм уу харж болно. Булангийн мэдрэгч байгаа. Суудлаа болохоор ингээ 2 байралтаа санчна. Жолооч талуулан жолоочийн эсрэгтэл аль аль ингээ суудлаа сануулах боломжтой. Суудал маань мөн ингээ хална. Мөн ингээ хөрнө. Уртлынх нь халт юм байна тий. Зөвхөн урд 2 суудал. Энэ өрөөл бол халах уу бас? Өрөөл бол халахгүй. Ааха. Арааны хувьд болохоор юм шилэн бас юм diamond юм шиг араатай. Ааха. Гэрлнүүд өмөө адил лед гэрэлтэй. Лук маань болохоор ингэж онгоод саяных бол дээврийн шилээрээ байсан бол одоо энэ бол онгоод болчихж байгаа. Тэр нь люк биш юм уу тий? Түрүүний тэр бол нөгөө шилэн дээвэр Зүгээр дээвэр юм уу тий? За. Энэ болохоор бүгд луктэй багажны хаалга нь автоматар. Тэгээ бас сүүлийн ер нь бол энэ дийлэгцэн маань болохоор гар утас шиг Bluetooth, Wi-Fi тэгээд 4G бас дэмжинэ. Ааха. За. Тэгээ эндээ болохоор бас нэг утасгүй цэнгэлж wireless charger байгаа. За ингээд тавиад зэмлэж болно. За үзэгчдэд машина танилцуулсан танд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн хобби нэвтрүүлгүүгээр өндөрлж байна. Монголын автодистрибьюторийн холбооноос зохион байгуулж байгаа автошоуны одоо бүх оролцогч компаниудын машиныг та бүхэнд үзүүллээ. За яг нэвтрүүлэг гарах үед бол манай энэ шоу дууссан байх бах. Мэдээж бол шоуны бус цагаар дистрибьютор компаниудын шоурумаар очиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн турш бидэнтэй цуг байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр хүртэл баяртай.